байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Кира подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаараар би хоёр найзтайгаа чөлөөтэй сайхан ярилцахаар энэ удаагийн дугаараа төлөвлөсөн байгаа. За Солонгос улсаас Гана, Япон улсаас Гэрлээ маань надтай хамт энэ удаагийн дугаарыг хөтлөн явуулнаа. За орой минь. Гана байна. Солонгосоос оролцож байна. Орой минь, өдрийн минь, өглөөний минь хязгаарч үжиж магадгүй үст тээ. Япон улсаас Гэрлээ холбогдож байна. Харин тий орой гэдэлчлээ тий. За тэгэхээр өнөөдөр бид гурав өөрсдийн одоо найзуудтайгаа хуваалцахыг хүсдэг те саналаа солилцохыг хүсдэг асуудлуудаа одоо энэ удаагийн дугаараараа хоорондоо зөвлөлдөх маягаар ярилцъя гэж бодсон байгаа чөлөөтэй сайхан. За гэрлээгийн асуудлаас эхлээд ер нь юуны талаар ярилцмаар байна. Тэрнээс нь эхлээд яриагаа эхлэе та. За тий. Тэг сайхан чөлөөтэй ярилцах болохоор яг бид гурийн өнцгөөс бас ярилцсан надад сонсож байгаа үзэгчид бас одоо сонсогчид бас өөрөөсөө өнцгөөс бас тунгааж бодох байлгүй юу гэж бодож байна. Тэгээд яг миний яг олон асуудал эмэгтэйчүүд олон асуудал шийдвэрлэмээр л байдаг боловч зүгээр цаашдаас олон подкаст үргэлжлэх болохоор ер нь зөв найзуудынхаа хувьд одоо миний хувьд болохоор нэг асуудлын талаар ярилцмаар санагдаад тэгээд энэ асуудал болохоор эмэгтэйчүүд одоо гадаадд амьдарч байгаа эмэгтэйчүүд тэр тусмаа одоо гадаадд амьдардаг эмэгтэйчүүд завгүй байдаг тий асар их одоо ажил хичээл гэдэг тэгээд тэр завгүй амьдралынхаа хажуугаар хэрхэн одоо стрессээ тайлах тий одоо найз нөхөдтэйгээ уулзах ч юм уу одоо яах тий хэрхэн одоо амьдралаас гоё кайф авах аргыг одоо олж авдгийн болоо гэдэг талаар хоёр найзаасаа бас санал бодлоо хуваалцмаар санагдлаа л да. За Ганагийн хувьд юу гэж бодож байна? Ганагаас эхлээд энэ тал дээр ер нь юунаас кайф авч байна? Одоо тий энэ завгүй амьдралын хажуугаар юу яаж ирч хүчээс нэгэлж байна? Энэ болохоор нэг яг хүний л амьдрал юм чинь заавал яг бүгдээрээ л ийм асуудал байдаг байх л та. Тэгээд хөрсөн залуу гэлдэхгүй за эх орондоо байгаа ч юм уу гадаадд байгаа ч юм уу тий. Тэгээ бид нар болохоор яг илүү гадаадд байгаа хүмүүс болохоор илүүтэйгээр хайртай хүмүүсээ эх орноосоо эцэг эхээсээ найз нөхдөс хоолойхоор яалтчгүй илүү боддог тийм байли энэ асуудал чинь. Тэгээ илүү айгүй бодогдноо. Тэгэл тэр үедээ за би ч одоо яах гэж ирлээ. Юуны тулд энд байгаа лээ гэж хамгийн түрүүнд зорилгоо бодно. Тэгэл янз бүрээр ер нь бол янз бүрээр зорилго морилгоо бодно. Тэгэл бас л эмор штэ. Эмор. За тэгээ эморс үедээ яаж эморлоо тайлж гин? Ер нь чөлөө цагаа яаж өнгөрүүлж гин гэвэл бас болох юм байна тий. Тий. Мэдээж завгүй гэдэг байгаа ч гэсэндээ хүнд чинь бас өөртөө зарцуулах цаг ч юм уу тодорхой хэмжээний амралт гарна шүү дээ. Тэрийгэ зарим хүн бол одоо гэртээ өдөржин унтаад өнгөрүүлдэг ч гэж болно. Тэр нь амир ирч хүчээ зинэглэний арга байдаг ч гэж болно шүү дээ. За миний хувьд болохоор амардаг үедээ болохоор ерөөсөө нэг өдөр төлөвлөлттэй нэг өдөр амарна гэх юм бол за би өглөө ингээд тэд хүртэл 10 хүртэл унтна ч юм уу те ямар 10 гэж босонгуудаа би ч фитнес явж байгаа байхгүй юу. За яг өөртөө амлсан фитнестэй бол яг явна. За нэг 2 цагаа фитнестэй хийчихэд ирээд гэртээ нөхөртөө тийм банш хоол мол тийм юм хийж тавина. За тэрний дараа гэрээ цэвэрлэнэ тэргээд өөрөө яг бодчихдээ. За тэгж бодохгүй л ерөөсөө өдрий чинь одоо амралтын өдөр ерөөсөө юу ч хийж амжиг байх дуусчихдээ штэ. Сүүлийн үед би бүрээсээ яг бүр ингээд зоригтой одоо чөлөө цаг айгуу гоё өнгөрөөж байгаа шүү дээ. Тэр нь ч баг дээр юм лээ. Урд нь байдаг бол зүгээр өсөн үедээ унтаал ч юм уу тиймэрхүү өнгөрдөг шүү дээ. Өсөн үедээ унтаал найзуудтайгаа их колдол видео кол хийгээл ч юм уу эсвэл колоор залгаал чат бичээл нэг иймэрхүү л байдаг. Ерөнхийдөө бол сайн төлөвлөж л одоо чөлөө цагаа зөв хуваарлахгүй бол ерөнхийдөө амар зориггүй өнгөрчөөд байдаг гэсэн юм тий.
Тэгэхээр чи яг одоо гэрлэгийн асуултаар бол чиний хамгийн их ирч хүчийн зэниглээд байгаа юм яг юу гэсэн үг? За хамгийн Зорилго. их хүчийг одоо тийм хэцүү хамгийн хэцүү үедээ за яадаг вэ гэдэг юм бол хайртай хүмүүстэйгээ уцаар ярих юм уу? За жишээ нь гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу ярина, найзуудтайгаа татан найзуудтайгаа ярина. Эсвэл за энэ хавьд ойр байгаа найзуудтайгаа уулзаад бүгдээрээ нэг гой суудаг ч юм уу зүгээр. Айгүй энгийн штэ зүгээр нэг сэйо мэё 7-11 гадаа сайхан уулзаж юм яриад. Ер нь эмэгтэй хүн бол ер нь хүнтэй уулзаж юм ярихгүй бол ер нь айгүй тавчтаад идэм билээ штэ. Танаа тийхгүй байна. Байглаасаа юу. Цаанаасаа бүр байглаасаа нэг бүр ингээд тавчтаад гоё юм өнөр ярьж ийж, онгойж ийж, солонгос найз найзтайгаа уулзж ийж, гадаад найз найзтай бол тэд нартайгаа уулзж ийж. Би нэг хятад найзтай нэрээ. Хятад найзтайгаа уулзаж их юм ярина. Тэрнтэй айгүй хөөргөн яг миний нэг хүнд чинь нэг дуртай тийм зан чанартай нэг хүн таалагдсан штэ. Надаас нэг тиймэрхүү нэг хөвгчлээ нэг тийм гоё асуудлыг гоё хөнгөнөөр ингээд толгоо өвдөхгүй гоё ингээд юм яриад хоорондоо гоё юм яриад тэгхгүй тэгэл амар ингээд сериосны тийм нэг бас хөвдөд байдаг штэ. Тийм юм бас аюу хэцүү юу яах гээд байгаа нь тодорхойгүй ч юм уу. Тийм гоё хөвгчлээ найзтайгаа уулзахаар бүр нэг өдөр хөвгчлээ болчтой. Яриа нийлдэг те ер нь эрэг инээр өгдөг. Хүний онцлог бас байна те тэр донд ч. Яг тийм манай хажууд ойролцоо тэр хятад охин байдаг байхгүй. Тэр тэрнтэй уулзахаар айгүй хөргөө дээр чинь гой юм хийгээл яг миний дуртай юмыг дуртай амттан дуртай газар руу явах дуртай сонголтыг яг хамт боддог ч юм уу тойлид ихөө ингэхөө тийм юм идэгөө ингэхөө гээл ч юм уу тэр хөөрхөн тийм надад яг миний зан хард тохирсон нэг тийм охин бас байдیں۔ За тэгэхээр би бас ганаас асуумаар байгаа нь чи одоо тэр найзтайгаа уулзах цагийг бүр зориулж гаргаж гин үү эсвэл ер нь одоо ингээ уулзъя гэдэг үл хүссэн үедээ өөрөө цаг гаргаа уулзж гин үү эсвэл цаг гарсан үед нь л уулзж гин үү? Яаж ер нь хүссэн үедээ цаг гаргаад за юу хийж гин гэдэг ингээд за нэг тим юм хийж гин гэдэг ngo чи гарч ирэх боломж байна уу гэдэг ингээд тгийгээл гараад ирчих хөхтүүд. Ойрхон юм байна те тэгэхээр айгүй ойрхон гараад ирээж гэдэг ngo гарч ирэнгүүтээ. За ойрхон биш өөр ч юм тийм найз байна уу? Ойрхон биш найз байлгүй яах вэ? Тэгээ уулзахыг хүсдэг ч юм уу тий? Уулзахыг хүсдэг тий. Тийм найзууд бол байна штэ. Манайх ч одоо яг одоо сөүлийн нэлээн одоо хаашаа юм одоо монголоор ярих юм бол 5 шар тал руугаа байхад сайхан гадагшаага тий. Одоо энэ солонгостой гачуур тал руугаа нэг ертөнцийн нөгөө захтай тийм найзууд зөндөө байна. Хүүхдүүд таньдаг мэд хүүхдүүд. Тэгээ санаагаараа болдог бол нэрээ гүйж очиод мөн найз дээр гүйж очиод хүүхдээ салхилуулж байгаа найзч байна. Бас хүүхд нь бүр Монголд байгаа хүмүүс ч байна. Хүүшчээд бус юм яраар нутах үе зөндөө байлгүй яхав. Тэр үедээ өстө жинхэнэ уцаар ярина шүү дээ. Уцаар ярина шүү дээ тэд нартайгаа. За тэгэхээр ер нь ганагийн хувьд бол уулзч чадах хүнтэйгээ уулзаад уулзч чадхааргүй бол уцаар яриад тэгэл ер нь стрессээ тайлт юм байна тий. Хайртай хүмүүстэй. Тэгээ бас ингээд юу яадаг шүү дээ. Жоо хэцүү байгаа үедээ ингээд найзуудаасаа ингээд хэлнэ шүү дээ. Асуудал юм байна, тийм байна гэх тэгэнгүүт аягүй гой зөвлөгөө өгдөг. Ингээд найзын дундаасаа бас нэг илүү тийм зөвлөгөө сэтгэлд хүртэл нэг надад тохирсон зөвлөгөө өгдөг бас найзууд байгаад байгаа байхгүй юу? Ааха. Одоо нэг гэрлэгийн эдгээр бас хүн хэцүү үе тохиолдчтэй тэгэнгүүт за би найзууд дундаасаа хамгийн за хиндэн ингээд тэр тэгэл ингээд хэлжүүл яах болж юм хамгийн хэцүү үедээ ингээд юм ярихаар амар гоё бас минийхийг бүр ингээд яг надад таарсан гоё зөвлөгөө ч юм уу хариултыг өгдөг тийм найзыгаа за тэрэн дээр бол бүр өстой ажилтаж байсан гэсэн ажлаасаа чөлөө аваад гүгээд очимоор тийм бас найз бас байх хэрэгтэй юм байлээ. Тийм найз бас байгаад ч юм уу тийм байгаа тийм найз бас байгаа найз. Хэцүү үедээ бас тийм найз руугаа л нэг үүд юм лээ юм хүн бол. Тийш дээ. Ер нь яг ганаатай харьцуулаад харахад би бас жоохон өөр байж магадгүй юм байна. Яг нөгөө бас хол байдаг учраас хэр баргийн уулзаад авах боломж байдгүй те. Дээрээс нь хүүхдтэй болсон ч одоо өөрөө хүссэн ч байсан гэсэндээ тэгэл гэр орны асуудал ажил төрөл гээл цаг зав ер нь бүр гарахаа болчихсон. Тэгээд мэдээж цаг зав гаргаж уулзахыг боддог ч гэсэндээ ер нь уулзахаас уулзахгүй нэг ярихаасаа ярихгүй нэгтэй бараг тэгэл цаг зав гаруулал одоо гэр орондоо үр хөвгтэй зарцуулж юм уу тэр нь айгүй их болцсон юм байна бодоод исэн чинь.
Тэгээд ер нь одоо яг юунаас ирж хүч авдаг вэ гэхээр би нэг тийм айгу сонин одоо туршил гэх юм уу нөгөө одоо яг төлөвлөж хийсэн байгаа зүйл маань ч юм уу ботсон зүйл маань ингээд нэг нэгээрээ бүтээд гэх юм уу одоо хийн гэж бодож төлөвлөсөн зүйлээ нэг нэгээр нь яг биелүүлээд явхаар тэрэндээ амар сэтгэл ханамж аваад өөрөө тэрнээс айгу кайф аваад байдаг гэх юм уу. Тэгэхээр одоо жишээлх юм бол би амралтын өдөр байлаа гэж бодоход амралтын өдөр одоо охиныхоо хоолыг өглөөсөө тэгж бэлдээд хөргөчөө тэгж дүүргэн ч юм уу те. Одоо жишээлбэл өглөө босоод яг тийм ажлуудыг хийн ч юм уу. Одоо жишээлх юм бол өнгөрсөн 7 хоногт гэхэд би амралтын өдрөөр тараг бүрнэ гэд гэртээ бодчихгүй юу. Тэгээд яг тэрийг нэлээд удаа ингээл бодоод мэдээж яваад байсан байгаа шүү дээ тэр чинь тэгэл тэрэндээ гэл амжихгүй явж жагаад яг тэрийг хийгээд тэгээ тэрийгээ яг одоо ингээ охиндоо идэвлээ сууж явах мөч амар кайфтай байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг ингээд хийн гэж бодож төлөвлөөд нэлээд удаан хийж чадахгүй байсан зүйлээ ч юм уу эсвэл яг хуваартаа оруулчаа чадахгүй байгаад байсан зүйл маань хийгээд бэлчих юм бол ч юм уу эсвэл нэг өдрийг бүр айгүй завгүй өнгөрөөсөн ч гэсэндээ тэр юм нь айгүй үр бүтээлтэй яг ингээд бодож төлөвлөсөн хуваарын дагуу яваад дууссан байх юм бол хичнээн айгүй завгүй байсан ч гэсэндээ тэрнээс өөр айгүй кайф авчдаг ч юм уу тий. Тэр талаараа л ер нь нэлээд өөрийгөө цэнгэлдэм болов. Тэгээд ажилтай завгүй айгүй бол ажлыг амжуулах байсан ч гэсэн их ажил амжуулсан байх тусмаа тэрнийхээ ард гараад тэрнээс өөр амар кайф авсан байдаг ч юм уу. Яг тэгдэг юм байна гэж би өөрийгөө айгүй анзаараад байгаа. Тэгээ мэдээж бол цаг зав гарах юм бол найз нөхдөдтэйгээ уулзаал тий сайхан юуж бодохгүй чөлөөтэй сайхан инээ чанаагаад гадуур татвар явах мэдээж дуртай. Тэгээ бас гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлэх нэлээд дуртай. Тэгээ амралтын өдөр гарах юм бол нөхөртөөгөө хүүхдтэйгээ гадуур гардаг ч юм уу нэг явж үзээгүй газар руу аяллаар явдаг ч юм уу тий уртхан амралт авах юм бол аяллаар явдаг ч юм уу богинохон амралт авах юм бол аль болох ер нь гадуур гарч цагийг үр бүтээлтэй өнгөрөөх ч юм уу арай илүү нэг дурсамжуултэх юм хийж иж тэр нь айгу одоо кайф болдог гэх юм уу. Ер нь бол нэлээд аялах дуртай, гадуур татвар явах дуртай, юм үзэх дуртай. Гэхдээ бас яг ингээл байгаад байх нэг дуртай биш. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр гэртээ бас цагийг өнгөрүүлэх үедээ кино үздэг ч юм уу. Арай нэг гэр бүлээрээ хамтдаа хийх юмыг л айгу хийх дуртай гэх юм уу. Тийм төрлийн юм байна. За гэрлэгийн хувьд өөрөө яаж юунаас кайф авч ийн, яаж амжуулж ийн? Би хоёрын яриаг сонсоод нэг юм бодлоо л доо. Яг эмэгтэйчүүд аваад үзэх юм бол эмэгтэй хүн бүр өөр одоо өөр өөрсдийнхоороо л одоо яадаг юм байна л да. Одоо ирчүүч авдаг юм байна л да. Жишээлбэл одоо хүн бүр өөр гэдэг нь одоо ганагийн хувьд болохоор одоо хүүхдтэй болоогүй байгаа одоо ганц хос штэ тий. Одоо хүүхдгүй байгаа үе тий. Хүний хувьд болохоор одоо найз нөхдөдтэйгээ уулзаад ч юм өөрийнхөө одоо амралтын өдрийг одоо мэдж байгаа тохиолдолд төлөвлөгөө гаргаад төлөвлөгөөнийхөө дагуу одоо юмаа хийгээд тэрнээсээ кайф авах боломжтой болж байна те нэгдүгürt хоёрдугаарт одоо ээж болсон хүний хувьд одоо бишээлээ зүгээс аваад үзэхээр хүүхдтэй ээж одоо хүүхдтэй хүний хувьд болохоор одоо амралтын өдөр байлаа ч гэсэн төлөвлөгөө гаргамаар байлаа ч гэсэн тэр өөртөө зарцуулах төлөвлөгөө гаргамаар байсан ч гэсэн одоо хүүхдтэй гаргах одоо илүү одоо юу цаг нь илүү байгаад байгаа учраас бас яг тэр болчлаа тэр бүрлгэн бол өөртөө бас яаж зориулах одоо ирчүүч авах цаг одоо бас нь одоо яах нь арай өөр л байдаг юм байна л да гэж л харлаа л да. Ер нь бол хүн бүрийн одоо яг өөр өөртөөх нь одоо байгаа амьдралт те одоо ээж бол ээж болоогүй байгаа хүний хувьд бол тийм гээд тэгээ тийм болохоор яг энэ дээр болохоор яг тийм арга байна. Одоо тэгвэл тэгнэ ингүүл ингэнэ гэсэн бол ямар ч тийм арга одоо ямар нэг үр дүнд бол хүрэхгүй маань яадгүй одоо яг хувь хүн яг өөр өөртөө яг тэр тухайн байгаа орчиндөө тухайн байгаа хүрээлэлтэй ч юм уу те тухайн байгааг өөрийнхөө яг байгаа байдлынхаа юунда тааруулаад л яг өөртөө зориулаад л тэр хүн би одоо яг юу хиймээр вэ ямар юм гэдгээл өөрөөс сайн бодох хэрэгтэй л юм байна гэж би бодлоо л доо. Ер нь бол чиний асуултаас бас жоохон ярианы явцад халаа явцсан юм байна гэж сая би гинт ойлголоо.
бас тэг Аа. хүн чинь нөгөө ээж хүн чинь гэр бүлтэй болоод дээрэс нь ажилтаа болоод завгүй байна те. Эмэгтэй хүн чинь яг зөвхөн өөртөө гаргах цагийг яаж олж авч байна вэ гэдэг талаас нь асуумаар байсан юм те. Тийм, ер нь бол яг тэгж асуусан гэр бүл мэдээж ээж хүн чинь үр хөвгтөө цаг гаргалгүй л яг уу гэр бүлээ цаг гаргалгүй л яг уу ажил төрлөө хийж ин амжуулж ин гэдэг. Тэрний хажуугаар зөвхөн яг өөртөө гарах ч юм уу өөрийгөө хөгжүүлэх ч юм уу тийм цагийг ер нь гаргаж чадчихэв үү чадчихвэл яаж гаргаж чинь ч юм уу тэр талаас нь асуумаар байсан гэж ойлголоо. Миний хувьд болохоор би бас өмнөх 2 подкаст дээр ч гэсэн ер нь нэлээд хэлжсэн. Хүн өөрөө яг зориулж л цаг гаргаж тэр боломж нөхцөлийг бүр оноож л өгөхгүй бол ээж хүнд бол цаг гарахгүй юм билээ шүү дээ. Тийм бах тий. Тий, угаасаа яг энэ цаг мөчийг л би ашиглах юм байна гэд бас нэлээд нарийн төлөвлөгөө шаардлагатай тэрийг өөртөө зуршил олгож суулгах гэд бас хүнээс өөрөөс нь шалтгааллах юм билээ л дээ. Тэгээ ингээд урсгалаараа яваал явал яг л үр хөвгтөө бодоол гэр бүлээ бодоол эмэгтэй хүн бол тэгэл явна те. Тэгээд өөртөө яг цаг гаргана одоо гэдэх юм бол бас яг юу ч амжихгүй бол бас биш шүү дээ тий. Гайгүй бид нар чинь бас 3 4 хүүхэдтэй хүмүүсийг бодвол нэг хүүхдийн хажуугаар цаг гаргая гэдэг юм бол хичээх юм бол бас гарна. Тэгтээ бас хэцүү л дээ мэдээж тий. Японд чинь цагтай нартай ингээл наандаж метро наашаа цаашаа явна. Тэгэл өглөө чинь цагаа баримтлал нийс тийшээ явна гэдэл хүн амын төвчрэл гэл ер нь асуудал их шүү дээ тий. Бүх юм цаг наранд баригдсан. Тий яг үнэ. Энэ асуудлыг яг хувь хүний орон зай гэдэг утгаар нь бас асуул хэлээ зүгээр юм тий. Тийм орон зай яг өөрийнхөө орон зайг одоо өөртөө зориулах ч юм уу тий тэр цагт нь юу ч жойж болно шүү дээ. Хүн өөрийгөө хөгжүүлж болно. Ганагийн хэлээр фитнес явах цагаа яаж гаргах чинь ч юм уу тий бүр эсвэл миний хувьд байх юм бол одоо өөрийгөө хөгжүүлэх ч юм уу одоо гой сайхандаа цаг гаргах ч юм уу одоо ганцаараа байх бодох тунгаах юу гэдгийг тий хүн өөрөө яг өөрийгөө олж авах тэр цагийг яаж гаргаж ийн гэдэг талаас нь ярих юм бол Ганагийн хувьд яаж өөрчлөгдөх вэ яриа. Ласан сайн хэлсэн шүү дээ. Яг өөрийнхөө тэгэл өөрийнхөө дуртай юмыг хийгээл тэр цагийг хамгийн гол нь тэр цагийг одоо хүүхдтэй болоогүй ээж байгаа хүний хувьд гаргая гэдэг юм бол гаргах боломжтой байна уу? Бас гадаадад байгаа тий сурж байгаа, ажиллаж байгаа бас арай нэг Монголын нийгмээс арай өөр байдаг штэ гадаад байхаар чинь илүү цаг гарах юм бол илүү цагт нь айл болох ажиллах тусмаа арай цалин өндөр авдаг ч юм уу тий. Тэгэхээр ч оюутан хүмүүс бол Японд миний мэдж байгаагаар бол Японд байдаг хүмүүс одоо ихэнх цагт нь ажиллаа л тий. Тэгэл сургалтын төлбөрөө өөртөө даадаг ч юм уу сураад хичээлдээ явахынхаа хажуугаар бусад цагт нь ажилдаг. Тэгээд илүү гарсан цагт нь хичээлээ хийдэг ч юм уу. Тэгээд бас яг өөртөө зориулах цаг гэхээр Японд ирснээс хойш би оюутан байхдаа ч гэсэн нэлээд орхигдсон л байсан байгаа байхгүй юу? Тэгээ нэг завгүй одоо ингээл өөр өөртөө амар ингээд айгүй их ачаал өгчдөг. За би одоо ингээл одоо тий ээж аваасаа хоол одоо ингээл хүний нөхдөд зориул ирсэн. Одоо би зоригтой л ирсэн. Одоо зорилгоо биелүүлсэн гээл тий. Дөнгөж 20 эдтэй ингээд залуу гоохтууд ингээл амар ингээл өөр өөртөө айгүй хүнд ачаа өгөөд ирчдэг. Тэгээ тэрийгээ биелүүлтэл тэрийгээ давах гал ингээл за энийг л давчвал бүх юм сайхан болчих юм шиг бодоод байдаг. Яг үндэ тэрийг давсны дараа ч дахиад даваа байж л байдаг л байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо ерөөсөө яг ирээдүйн тэр одоо сайн сайхан юм мэдээч бодож төлөвлөх нь бол мэдээж хэрэг ойлгомжтой гэвч өнөөдрийн яг энэ гоё одоо өнөөдрийнхээ энэ ад жаргал өнөөдрийнхээ энэ ирч хүчийг л одоо яг өнөөдрөөр нь яаж гоё авч явах вэ гэл те одоо хит эртгээ бид нэр ингээл өөртөө ачаал өгчөөл за би одоо ингээл ээж болцсон би гэрээ эзэхтэй те би ингээл тэггүй л болохгүй би ингэхгүй л болохгүй за амралтын өдрөөр за би амарч байгаа юм чи одоо хүүхдэд цаг гаргах нөхөртэй цаг гаргах те гэр орныг ингэчихийгээл тэгэл нэг амралтын өдөр өнгөртөө за дараагийн амралтаар за ястай ингийн үгтэл за төрөөч одоо охиноо ингэж чадаагүй те за хүүхдээ ингэж за хүүхдээ ингэж даа гэл ингээл ерөөсөө өөртөө ингээд яг ээж болохоор бүхэл ээж нар тэгж боддог л хальтай айл болох гэр бүлээ айл болох үр хүүхдээ айл болох те гэж боддог. Гэвч одоо тэр ингээ яваал тэр одоо ингээ гэр бүл үр хүүхдээ бодоо яваал хизээш дуусахгүй тэр бол үргэлжид мөнхөд л байна байх асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсө тэрийг ерөөсө дуусаад дараа нь гоё сайхан болно. За тэр дуусан гол та энийг л давчвал дараа нь сайхан болно гэж ерөөсө бодохгүйгээр яг өнөөдрийнхөө энэ завгүй байгаа амьдралдаа тий одоо мэдээж бад хүүхдтэй одоо ингээ болоогүй байх гэсэн ажил хичээлийн хажуугаар өнөөдрийнхөө одоо хичээлээ сургуулаа төгсөөд би ажилтаа болоод дараа нь би тэгээд ингэн ингээл мэдээж ганагийн өвдчнөө гоё бас
зөндөө гоё Төлөвлөгөө гоё байж байгаа. Гэвч заавал одоо тэрний төлөө ингэж өөр өөртөө хүнд ачаал өгч ингэж өнөөдөр ингэж заагүй явахтай биш те. Өнөөдрийнхээ энэ гоё аз жаргалтай байхын тулд одоо яг юу хийвэл яг яавал гоё байж ихтэй хүн бас яг гоё байж чадчихна л гэдэг талаас нь бас ярмаар санагдсан л та. Тэгэл ер нь ингээд яриад ингээд дэлгэрүүл явал бүр асар олон ингээд цаашаа ингээд бас халаа явах гэдэг байхгүй те энэ яриа. Ер нь яг уу тэгтээ бас тийм л дээ. Тэгэхээр ер нь хүний өөрийн зорилго те яг юу хүсч мөрөөдөж чинь тэрнээс л бүх зүйл хамаарах байх гэж бодож байна. Зарим хүн магадгүй ингээд завгүй байгаа өөрөө том зорилго өгсөн тэрнийхээ төлөө ингээд завгүй хөдөлмөрлөөд өөртөө цаг гаргах үгүй нь хамаагүй те. Хамгийн гол нь одоо энэ том зорилгыг өргөтлөөд ирсэн учраас би энийхээ төлөө өөртөө цаг гаргах нь битгий хэл. За боломжлолт бол илүү ингэж ажиллаж мөнгө хөрөмтлүүлж тэхин тэрүүний зорилго байж болно. Харин эсвэргээрээ нэг их ажиллах шаардлагагүй те би зөвхөн одоо энэ хэрэгцээний мөнгөө олж яхад болно. Бусад цагаа би өөртөө зарцуулаад одоо байгаагаа одоо ингээ мэдрээ явж юмаар байна гэж хүн бодох юм бол бас тэр асуудал те. Тийм учраас ер нь бол хүний өөрийнх нь л бас харах өнцөг, өөрийнх нь зорилго бодлоос их хамаарах байх л та тий. Тийм. Гэтэ би миний бодлоор бол яг гэрлэгийн сая хэлж байгаатай санал нийлдэг байхгүй юу? Ер нь манай гэр бүл ч гэсэн дандаа тэгж ярьдаг. Ер нь ямар нэг юмны төлөө хойноос тий бүхэн хатан зүтгэхээс илүү яг одоо байгаа энэ мөчөө одоо жаргалтай өнгөрүүлэх юм уу тий охиныхоо там болж байгааг харах аль болох их цагийг гэр бүлээрээ хамт өнгөрүүлэх юм уу тий яг одоо байгаа энэ сайхан зүйлээ мэдрэхийн төлөө л хичээхгүй болвол хоёулаа одоо ажиллахгүй болохгүй хоёулаа гадаад байгаа юм чи хоёулаа мөнгөний төлөө гэд хит ингээ улаараа зүтгэх юм бол одоо нэгэн тал сайхан залуу нас өнгөрч дээ тий одоо нэгэн тал одоо энэ газар ингээ зориод ирсэн хичнээн том зорилго хичнээн асуудлууд ингээ бидний ард байгаа ч гэсэндээ бид нар ч гэсэн бас залуу насаа яг утгаар нь мэдэрч өнгөрөх хэрэгтэй тодорхой хэмжээгээр цаг гаргаж явах хэрэгтэй нэг асуудал нь нөгөө Японд одоо юу яадаг шүү дээ цагаар юм одоо цалин хөлсийг үнэлнэ гэдэг чинь өөрөө нэг цаг зүгээр сууж одоо гэрийнхэнтэйгээ байсныхаа төлөө тэр хүн одоо ажиллаж мөнгө олох хэвээр цалингаасаа бас хороож ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр чин залуучууд яах гээд байдаг вэ гэхээр аль болох тэр цагийнх нь хөлсөөр илүү цаг л гарах юм бол ажиллах гээд байдаг мөнгө нь бодогдоод байдаг ч юм уу тий. Нэг өдөр амарчийнхаа хооронд нэг өдөр бүтэн ажилласан бол би хэдэн төгрөг олох байсан ч юм уу тэр өнцгөөс нь бүх юмыг дүгнээс урчдаг юм шиг санагдсан. Анх бид хоёр ч гэсэн оюутнаар бас ирж исэн төлбөр мөнгөний асуудал өчнөн л асуудалтай мэдээж ирж байгаа штеп хүн болгоно л. Тэгээд яг тэр асуудалд айгүйх баригдчаад тэрэн дээрээсээ болоод хоёулаа хамтдаа байх цаг гардггүй ч юм уу тий одоо гэр бүлтэй болсон бол үр хөвгтэй гаргах цаг нь багасах гээд байдаг ч юм уу. Тэр асуудал ер нь байнга л одоо ч гэсэн тулгардаг. Мөнгөө бодох юм бол ажиллаа хиймээр байдаг. Өөртөө гаргах цаг охиндоо гаргах цагаа бодох юм бол нэг өдөр ч гэсэн амарчмаар байдаг. Тэгээ энийг ингэж шийдэж тэнцвэрийг нь олж явна гэдэг бас нэлээд асуудал орох гэдэг та. Төлөвлөгөө тийм учраас бид хоёр ер нь тийм учраас ер нь гэр бүлээрээ хоорондоо яг ярилцаад одоо тий цаашдаа яг юу хүсэж гин өөрсдийн чинь хүсэл мөрөөдөл юу байна. Магадгүй одоо хэдэн жил гүрийгээд ажиллах юм бол хэдэн жилийн дараа сайхан амраад одоогийнх шиг ингэж ажиллах шаардлагагүй болох учраас гүрий гэж бодох гэр бүл байж болно шүү дээ тий. Харин эсэргээрээ заавал тэр хэдэн жилийн дараа тийм юмтай болоод яг сайхан амьдрах гээд байгаа нь мэдхүүгүй ирээдүйн төлөө өнөөдөр маргааш өдөр шөнөгүй ингэж хүн хатан би хаа тий одоо цаг зав эрүүл мэнд залуу нас бүх зүйлээ гарцтаад бас өдөр шөнөгүй ингэж зүтгэх нь зөв гэдэг бол миний хувьд бол жоохон эсрэг байр суурьтай байдаг байхгүй юу. Одоо бид нар чинь нэгэн тал ингэж залуу нас өнгөрч ийн хүүхдтэй болоод одоо шинэхээ ээж аауд тий тэгэхээр чин одоо энэ өнгөрч байгаа яг энэ цаг мөчийг бас аз жаргалтайгаар нь мэдэрмээр байгаа байхгүй юу. Энэ цаг үеч гэсэн хэдэн жилийн дараа юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгээ бүхэн хат ингээд зүтгээд гүгээд идэг нийгэм яаж өөрчлөгдөд цаг яаж өөрчлөгдөд хүүхдтэйгээ байх цаг ямар болохыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас мэдээж ажиллаж хөдөлмөрлөх өстэй цаг хугацаа байлгүй яах вэ? Гэхдээ бас тэр хэмжээгээр адилхан гэр бүлээж гэсэн орхигдуулахгүй бүх юмныхаа балансыг л барьж явах нь чухал гэж боддог юм. Гэтэ нэг юу штэ найзуудаа нэг хүннэд нэг тийм юу байгаа штэ. Тухайн яг энэ үед ингээд хичээх ёстой тийм цаг хугацаанд гэж цаг нь болохоор гэдэг шиг нөгөө нэг яг хүүхдээ гарахаасаа өмнө угаасаа хичээхээс өөр аргагүй тийм цаг үе байхад жоохон хичээснийхээ ингээд өөр шимээр жоохон ингээд цаг хугацаа өнгөрөөд өөр хүүхдтэй болохоор аяандаа асуудлууд нь шийдэрлэгдээд тэгтээ хүнд нэг тийм үе байдаг юм шиг үлээ. Үнэхээр тийм гадаадд гарсан яг эхний
ганц 2 жил мэл бол үнэхээр баг яаж ядраад байгаагаа бүр мэдэхгүй ч юм уу тийм Аа. юм Тийм байдаг яг шүү. ирсний дараах Ирснийхаа хэдэн жил дараа бол яг тийм байдаг шүү яалтчгүй. Тийм учраас тийм цаг үе бол байдаг юм билээ те. тийм учраас яг тэр цаг үеэрээ тэр чигээрээ явчих гад байдаг хүмүүс байдаг байхгүй юу? Яа Би өмнө ингээл ажиллаа л байсан. болоод Тэгээд байсан тий. тийм тэгээд болоод байсан. Тэгээ би тэр үед ингэж цалин авдаг байсан байж одоо би улам ингээл одоо цалин гаагүй нэмэгчээд ах чи улам илүү олох хэвээр ч юм уу тий. Ер нь ингээ болчдгийн ч юм уу. Эсвэл нөгөө арай жоохон ингээ ажилласна их ажилласнараа мөнгө аваад ирэнгүүт тэр мөнгөний хамтанд нэг орчих юм тийм уу тий. мөнгөний бараа харахаар тэгээд яваад байдаг. Нэг мөнгөний бараа хараад яачих юм бол Тийм. яваад Тэгээ идэг. дээрэс нь яг уу эхлээд гадаадад ирээд эхний хэдэн жил гэдгийг бол хүлээн зөвшөөрөх гэсэндээ яг саяны Ганагийн хэлж байгаа одоо хүүхдээ болохоос өмнө цаг завгүй хичээх ёстой гэдэг үе чинь хүүхдээ болчингууд бас одоо цаг зав гардаг бол цаг заваа зарцуулаад цаг зав нь гарчдаг юм бол биш. Хүүхдээ болох тусмаа улам хүн чинь ажиллахгүй болохгүй болд юм байна. Өмнө чинь хоёулаа байхад илүү цаг гаргаад арай илүү цаг завтайгаа бараг хоосон жисэн хамаагүй ингээд ажиллаа амрах үед амраад байсан бол хүүхдтэй болох юм бол юун тэр амралтыг чинь гаргах үедээ илүү их ажиллахгүй бол нэг хүн нэмэгдчихэж шүү дээ тэнд чинь. Тэр манай залуучууд бас байдаг юм байна. Тэгэхээр бид нөгөө өөрсдийнхөө үзэж тулаагүй амьдралыг мэдгүй байгаа байхгүй. Хэдэн жилийн дараа магадгүй хэдэн жил хичээгээд одоо байр авчих юм бол ч юм уу тий. Одоо машин авчих юм бол сургуулаа төгсчих юм бол ч юм уу. Эсвэл ажилдаа хэдэн жил ажиллах юм бол тий. Гэт бодоод одоо тэр хэдэн жилийн цаана нэг сайхан амьдарч байгаа юм шиг бодоод байгаа штэ. Яг асим дээр тэр хэдэн жил нь өнгөрөнгүүд сайхан болохгүй шиж магадгүй л ахгүй юу. Тэр үед одоо хязгааргүй юм байна л та. Тэр үед нь дахиад нэг хүүхд нэмэгдээ гараад ирчих магадгүй штэ. Тэнгүүт тэр үед нь тэр өмнө бодож исэн тэр хүний бодол бас өөрчлөгдсөн ч байж магадгүй байх магадaltaй л байгаа байхгүй тий. Тэр бол угаасаа өөрчлөгдөх юм байлээ. Угаасаа бодоод үзэхэд дуусахгүй юм байна дөө. Тийм. Тэгэхээр чин хамгийн гол шийдэл бол ер нь балансыг нь тааруулаад залуунасаар нь мэдрээсэй л гэж би бол ер нь хүсдэг. Найзуудаа ч гэсэн хэлдэг. За. Тийм. Би яхаар ингэж бодлоо та сая. За. Яг энэ Ганагийн хэлдгээр яг нэг хүнд нэг хичээх үе гэж нэг байдаг тий. Тэрэнд яг одоо энэ залуу насыг хэлээд байгаа юм л да. Ер нь нэг хичээн тий. Угаасаа хүн залуу нас тэгж хийж болно шүү дээ тий. Хичээх үедээ бид нар яг энэ хичээх үедээр явж байгаа юм байна тий. Ажиллаа хийгээд үр хөвгтэй гаргаад одоо гэр бүлтэйгээ хамтдаа хичээж явж байгаа үе дээр юм байна. Тэгээ энэ хичээх үедээ хичээсний дараа бас хичээгээд одоо дуусчлаа тий. За дууссан ч тайлбар тий. Хичээгээд тодорхой хэмжээний хугацаа өнгөрсний дараа одоо бидний бодол одоо өөрчлөгдөн гэдэг ч юм уу. Тухайн одоо цаг хугацаа тухайн одоо бидний амьдарч байгаа амьдралын хэмжээ өөрчлөгдөнө гэдэг нь одоо юу юм байна л да. Цаг хугацаагаар л ер нь ингээл хэмжигдэл асуудал юм байна л да. Бид нэр одоо ингээ яг хичээж байгаа үедээ ингээд ярьж байгаа болохоор амар завгүй байна л ингээд тийм байна юм байна. Одоо ийм үедээ бид нар яах вэ хөө одоо яах ёстой юм болоо гэж ярьж байгаа яриагаа эргээд бид нэр ингээ хичээж байгаа үе маань дуусны дараа те одоо эргээд хэдэн жилийн дараа эргээд ингээ бодглохоор одоо тухайд яах гэж тэгж боддог байсан бол тухайд миний хичээх л үед байсан байх шүү дээ гэдэг ч юм уу. Тэгээ бодол ер нь өөрчлөгдөл ер нь цаг хугацаагаар л ер нь хэмжигдэхтэй цаг хугацаа л ер нь биднэрт энэ харуулах юм байна л гэж бодлоо л доо. Тэгэхээр ерөөсөө тэмдэгтэй хүнч биш те их одоо эхнэр одоо завгүй ээж хүнч биш одоо хүүхдтэй болоогүй байгаа хосуудын хувьд ч биш зөвөр бүх хүний хувьд ер нь бүх залуу хүмүүсийн хувьд бол хичээх үе завгүй үе гэж байдгийм байна. Тэр үедээ би завгүй байна, би ингээд байна, би ядарч байна те. Би одоо энээс гарах одоо ямар нэгэн арга чарга одоо ямар арга байна гэхээсээ илүү одоо тэр үедээ л тэр үеигээ л өөртөө аз жаргалтай мэдрүүлээд тэр үедээ л бас яг өөрийнхөө яг юу хиймээр байгаа те би яг юу хийх дуртай байгаа тэрийгээ бас давхар олоод тэрнээсээ бас давхар кайф аваад тэгэл ингээл амьдралаа ингээл яг тухайн үеийнхээ амьдралтай хичээх үедээ амьдралтай бид нэр өөрсдөө ингээд Мишелийн хэлгээ нөө балансыг тааруулаад явах хэрэгтэй юм байна гэдгээр ойлголоо сайн ярианаас. Тийм, ер нь балансыг нь тааруулах гэдэг чинь бас зөв. Тэгвэл цаг хугацаа харуулна гэж бол бас би тэрэнд бас жоохон эсрэг бодолтой гэдэг байхгүй. Тийм, цаг хугацаа харуулна гэж цаг хугацааны дараа магадгүй
яг гэрлээгийн хэлдгээр за тэр үедээ би өшөө илүү хичээх байж гэж бодож ч магадгүй. Харин би тэр үедээ арай жоохон өөрөө өөртөө цаг гаргаад тий жоохон хувцартай байхгүй яваа. Тэр үедээ гэр бүлдээ би тэрийг нь харахгүй яваа гэж харамсаж ч магадгүй шүү дээ. Тийм нэр. Тэгэхээр тэрийг бид нэр мэдэхгүй байхгүй юу? Хүн одоо яг хэдэн жилийн дараа юу болж ямар байхыг мэдэхгүй учраас хүн өөрөө бас тэр хэдэн жилийн дараах ирээдүгээ хүн өөрөө төлөвлөж өөрөө бүтээгээд тэр хүний үзэл бодол бас өөрийнх нь бүтээсэн үзэл бодол байх учраас хүн ер нь одооноос ирээдүгээ жоохон хараад тэрний хувь учрыг ойлгоод явах хэрэгтэй байна. Тийм ба тий. Тийм байна. Тэгээд за тэр ер нь зөвөр цаг хугацаанд найдаж ирээдүйд тийм одоо ер нь бол зөвөр энэ дээр нэг л ерөөсөө үгээр ингээд ерөөсөө гаргалгаа хийчмээс санагдчихлаа. Ерөөсөө ирээдүйн сайн сайхан аз жаргалтай одоо чөлөөтэй амьдралын төлөө биш. Ерөөсөө өнөөдрийн сайн сайхан аз жаргалтай амьдралын төлөө л ерөөсөө зүтгэх одоо бодох хэрэгтэй юм байна. Ирээдүй биш. Өнөөдрөөрөө л байх юм бол энэ өнөөдөр чи ингээд үргэлжлэсээр л ирээдүйн бас нэг өдрийн өнөөдөр л болно шүү дээ. Тийм. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гээл та. Тийм. За ер нь тийм байна. Тэгээд тэр дууг нэг сайхан өнөөдрийн аз жаргал. Гэтэ бас ирээдүгээ харахгүй байх гэж юу авах вэ те? Ирээдүйн зорилго. Яг хөө өнөөдрийн аз жаргал гэдэг чинь яг ирээдүйн аз жаргал гэсэн үг байхгүй. Бид нар өнөөдрийн аз жаргал гэдэг чинь мэдээж ажил төрөлтэй байна, гэр бүлтэй байна, үр хүүхэдтэй байна те. Цаг заваа гаргаж болоо шүү дээ. Завгүй байна те. Эн чинь бид нар өнөөдрийн аз жаргал те. Эрүүл сар бол тэгээ энэ өнөөдөр тэгэл явж байгаа. Тэгэл тэхгүй гэр одоо би ингээл өнөөдөр л завгүй байна. Ингээл өнөөдрийг ингээл ял мэтлүүлээгээл за ингээл ял мэтээр ингээл явсаар гал таны хэдэн жилийн дараа л сайхан болчихно гэж тэгэж бодох биш те. Ерөөсөө өнөөдөр за би ер нь өнөөдөр ер нь нөгөө энэ тентгийн одоо эрдэмтдийн хэлсэн үг ч юм уу те нөгөө мундаг хүмүүсийн насвархтай хэлсэн үг энэ төр гээл айгүйх яваад идэв шүү дээ. Тэрэн дээр ч гэсэн ер нь тэгдэж хүн одоо хөшрөөд хөхтэй амар харамсан зүйл нь хийж чадаагүй зүйлдээ л ер нь харамсдаг гэд хүн хөхтэй. Тэгэхээр одоо тэр чинь л яг энийг л хэлээд байгаа байхгүй те. Ингээд нэг юмны төлөө ингээл өдөр шөнөгүй зүтгээд байсан чинь яг яс өмнө дээрээ хизээ тэрийг идэлж одоо тий тэр хураагаад байгаа хөрөнгөө хизээ идэх гээдсэн хизээ тэр жаргалтай үеийг нь мэдрэх гээд юуны тулд одоо тэгээд зүтгээд байснаа ойлгохгүйгээр хүн ингээд хөшрөх хүртлээ явцдаг гэж байгаа байхгүй. Тий. Тэр нь гэхдээ яг тухайн үед бодоход ерөөсөө ямар ч тийм том зүйл биш те. Ерөөсөө маш жижиг зүйлд амар хүмүүс харамсдаг юм л те. Одоо эргээд одоо ямар нэгэн одоо хөгшөрсөн хойно те. Би залуу хата тэрийг хийчихгүй яав да. Тэгэж их мөнгө хураачгүй яав да гэж том зүйл бодхоос илүү маш жижиг зүйл айгу харамсдаг л гэдэг гэж юм л та ер нь бол хүмүүс. Тэгэхээр ер нь ерөөсөө л уучлаарай. Тэгээд би бас ингэж бодлоо. Миний асуух гадайсан бас хоёртой зөвлөлтгөөд байсан зүйл бас яг энтэй холбогдчихж байгаа болохоор би энийг бас асуучих гэж бодлоо. Одоо ер нь сүүлийн үед залуусын хандлага бас яг ингээд хоёр тийшээгээ хуваагддаг болсон байна л та. Нэг нь болохоор одоо сая гэрлээгийн хэлдгэр ч юм уу те ер нь бидний саяны ярьсан шиг одоо байртай болдог ч юм уу те одоо хичээх үедээ хичээж агаад жоохон гадаад байгаа дээрээ ч юм уу мөнгө төгрөг хөрөмтлүүлээд байртай болчих, машинтай болчих ч юм уу те ямар нэг юм хийчих, үнцэн хөрөнгөтэй болчих, нэрээ мөнгө хөрөмтлүүлээ гэдэг нэг хэсэг байхад нөгөө хэсэг нь одоо залуу байгаа дээрээ олсон мөнгө төгрөг одоо бүх юма юу гэдэг те хоосон байсан ч хамаагүй өргөчөө үрээд гараад аялаа юм үзээ те харъя явъя цагийг одоо ингэж өөртөө бүртээлтэй юм үзэж нүдээ тайлын нүдээ онгоо одоо нээ харъя гэдэг хэсэг байдаг болсон байна. Та хоёрын хувьд энэ дээр ер нь ямар бодолтой аль талд нь санал нийлж байна? Юу гэж бодож байна? Өөртөө ер нь яг ямар замаар нь явж байна гэх юм уу? За гэрлээс эхлэе тий. Миний хувьд болохоор яг аль нэг талд нь ерөөсөө ер нь бол орохгүй ч яах вэ? Ер нь яг тэр тухайн хүн одоо юу гэж л бодож байна тэрүүгээрээ л явна тий. Тэр хүн юунд дуртай байна? Би өнөөдөр надад мөнгө байхгүйсэн ч хоосоо өргөж аялаа явахад надад аз жаргалтай юу? Өнөөдөр надад би мөнгөгүй ээжиж өргөж гарах хэрэг байна уу гэж бодох нэг хүн. Хувь хүний бодлыг хувь хувийн тустай өөрөөсөө бодолтой учраас яг тэр тухайн хүн яг юу хиймээр энэ тэр дуртай юмаа хийгээ явж байвал тэр нь л аз жаргал учраас одоо тэрнийхэн талд нь орон тэр нь зөв шүү, энийхэн талд нь орон энэ зөв шүү гэж бас аль нэг талд нь ормоор орох
одоо орж юугаа өөрийнхөө саналыг хэлмээргүй л байна л та. Миний хувьд болохоор яг уу тухайн одоо тэр одоо яг өөр өөртөөхөөр явж байгаа хүмүүсийг алиллаж гэхгүй ч гэсэн тухайн тэр хүмүүсийг өөр өөртөөх нь хувь хувийнхээ бодлыг нь бол дэмжээл одоо тий ойлгоол одоо явдаг. Одоо заавал би тэрнийхэн талд нь орлоо гэж одоо нэг бат нэг зогсохгүй ч гэсэн зүгээр дэмжээд ойлгоо явдаг. Өөрөө болохоор яг ерөнхийдөө нэг тийм дундчиг баримтлал тий. Одоо би яг ингээл өнөөдөр би ингээ шүү тэгээ шүү гэл нэг бүр нэг одоо би өнөөдөр яг ингээ ирээдүйн одоо ингээл амьдралдаа одоо миний одоо гэрлээ миний хувийн хувьд болохоор яг хичнээн өнөөдөр аялмаар байсан ч гэсэн бас шууд ингээ мөнгөгүй хэрнээ одоо зөв өрөө хүчээ өөрөө гараад аялах тийм зөрөгтэй бас хүн биш байгаа байхгүй. Тэгэхээр бас тодорхой хэмжээний хоримтлалтай байж байгаад яг өөрөө гоё нэг аяллалын нэг гоё тийм төлөвлөгөө гаргаад ч юм уу те одоо нэг өөрөө нэг төсөөлөл гаргасан тийм аялалд айгу явах дуртай. Тэгэхээр бас жоохон тийм төлөвлөгөөтэй одоо мөнгө гэхлээр хоримтлуулдаг тайп одоо төрлийнхэн хүн юм шиг байгаа юм л да. Тэгэхээр одоо яг аль нэг талд нь ороод тэрнийхэн талд нь орно гэхгүйгээр яг хувь хүн яг өөрөө яг юу хүсэж байна, юу бодож байна. Тэгээ тэрүүгээр л явбал тэр хүнд нийл аз жаргалтай илүү капитал байх болов гэж бодож байна л да. За Ганагийн хувьд. Миний хувьд болохоор шууд өргөжөө бариад аялах нь цаашаа. Эхлээд юу ч гэсэн тэр хүний за үнэхээр баян айлын хөвгт бол хамаалах штэ. Тэр бомтонгийн хөвгт бол өргөжөө аялна уу? Гэхдээ бид нэр өнөөдөр энгийн жирийн нэгэл нэг сайхан жирийн нэг Монгол айлын сайхан аавын охтууд ээжийн хөвгүүд бид нар бол яг эхний удаад би бол ажиллана. Тэгтээ үнэхээр их аялахад байх юм бол аялалтаа зарцуулаад хоримтлол өсгөх юм. Тэгтээ яг бидний хувьд бол одоо энд байгахдаа ажлаа бол шаргуу ажиллаж байгаа шүү дээ. Шаргуу ажиллаж байгаа. Гэхдээ жижигхэн ер нь бол энэ хаваараа ингээл үзээгүй газруудаа үзээд ч юм уу аялалдаа бол нэг тэгж жижигхэн аял хийдэг. Аялалдаа тэгтээ нэг айхтар мөнгө төгрөг тэгж нэг юу яагаад ахгүй. Одоо баг гэдэл нэг тийм зарцуулах юмаа бол хангалттай зарцуулаад эргэн тойрноосоо эхлээд аялна. Үнэхээр цаашаа өсөж мөрөөдөж байгаа тийм өрөвчтэй аялал хийхийг хүсдэг. Тэгтээ тэндээ хүсэл мөрөөдөлтөө ямар хувь нэмэр оруулж ийн гэдэг чинь бас чухал та. Тэгтээ тэндээ ирээд байгаа сайн сайхны төлөө мэдээж энд ажиллаж байгаа. Тэгтээ энд ажиллаж байхдаа зөвхөн шууд ажлын төлөө бол биш. Эргэн тойрондоо гоё аялна. Тэгтээ мөнгө бол харамлахгүй. Үзэх юмаа үзээд явах хэвээр газраараа яваад ч юм уу те найз нөхдөдтэйгээ тийм аялал бол миний амьдралд хэрэгтэй. Тэр би өөрөө хэрэгтэй учраас сонгож байгаа шүү дээ. Тэрнээс шууд айхтар тийм шууд аялал өргөжөө гараад аялах тийм хэмжээний сонирхолтой хоббитэй амьдралтай тийм бол хүмүүс л биш. Тэрийг бол хүний өөрсдийнх нь одоо үзэл бодол хүний өөрсдийн амьдрал одоо амьдралын хэв маяг тий. Үнэхээр тийм тэр бомтон сайхан айлын хүмүүс бол тэгээ шууд гараал аялахад одоо юунаас санаа зовх уу тэр чинь. Ер нь аяллаа талаар та хоёр ямар бодолтой байдаг вэ? Аялнаар одоо нүд нэгдээд байна ч юм уу те үзэж хараад байна тэгээд байна ч юм уу. Аяллаа талаар сүүлийн үед залуус ер нь нэлээд одоо аялах нь зөв гэсэн хандлагатай байдаг болчиход байгаа шүү дээ. Үгүй тэр чинь айгүй гоё санагдсан шүү дээ. Ер нь бол аялал гоё. Одоо тийж яриад байгаа шүү дээ. Одоо хорвоо дэлхий байгаль их дэлхийн аялах тусам би одоо ямар өчүүхэн байгалийн ямар нэг жижигхэн хэсэг одоо юу орших уу бэ? Хорвоо ертөнц ямар уудам юм бэ ч юм уу те аялал бид нэрийг одоо тэр аялах тэр юу бол үнэхээр аялах л та. Тэгтээ дэмжиж чинь тэр бол үнэхээр. Гэтэ Монголд ингээд бид нэг сонссон юм байна. Монголд одоо ийм групп байдаг болсон юм билээ шүү дээ тий. Шууд одоо ингээд тийшээ дундгой руу ч юм уу эсвэл хөсгөл рүү аялье ч юм уу эсвэл ус руу аялье гэж группэд ч юм уу асуухад хамт аялах хүмүүс байна уу гэдэг нь өө байна гэл нийлээ шууд машин аваад ч юм уу гараал эсвэл өнөө өглөө богд бол руу алхах хүн байна уу гэж нэг групп мөргөөс асуухад хүсэл сонирхлоороо нийлээ шууд гараад аяльцдаг гэсэн чинь манай монгол залуучууд тийм групп бас байна гэдгсэн. Аялал бол гоё шүү дээ. Тэгэл хүмүүс хөл бүрээлээрээ уулзаал хоорондоо уулзраал гоё аялал гоё ялгаа явахад дэмжиж байна. Тэгэд нэг үе бодвол бас аялал гэдэг нь бас одоо юу болцсон л байна л да.
аюулгүй ч юм уу те. Өмнө нь бол айгүй тийм хаалттай те. Маялал гэж баг тийм гэж хэлэхээр одоо тийм байдгүй байлаа. Бид нэрээ хийж авдаг. Гэтэл бас тий. яг гоо аялахын үед ч бол аялдаг л байсан баг л та. Тий. Яг гоо тэгтээ нөгөө маршрут нь чиглэл нь яаж явах уу тэхүүн гэдэг юм бүх мэдээллүүд нь айгүй хүрэлцээтэй тий хангамжтай одоо байдаг болсон. Дээр үед бол мэдээж хомсдол байсан баг л та. Тий. Одоо тий баг машинтай гараа явсан ч гэсэн одоо мап нь байдгүй ч юм уу тий. Тий яг үнэ. Тий тэгэл дээр үед чинь бол нэг ганц ганцаараа явж мавхал бүр толгойд байдгүй байлаа шин. Одоо бол тэгсэн чинь нэг охин гараад дэлхийн одоо хэдэн улсыг үзээд явлаа. Ганцаараа ялхаа тийм байна юм гэдэг. Тий ямар зоригтой болсон тий. Тий. Тор зоригтой байна. Найдвартай байна. Аюулгүй байна тий. Одоо аялаж болдгийм байна гэдгийг бас харуулдаг байгаа байхгүй. Одоо юм ингээд хөгжихийн хэрээр бас нээлттэй болохын хэрээр бас хүмүүс их аялаж яаж юм л та. Тэгээд аялна гэдэг болохоор илүү ингэж өөрийгөө нээж одоо илүү олон хүнтэй харьцаж, илүү олон газар очиж үзэж одоо өөрийнхөө байр суурийг одоо өөрийнхөө байр суурийг өөрийнхөө одоо хойхны хөгжлийг ингэж тэлэх одоо гол одоо түлхүүр одоо юу гол хүчин зүйл юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Одоо тэгэхгүй бол ингээл аялаж одоо ямар ч аялахгүй аялах юмсан гэд бодоод өнөөдрийнхөө ингээл ажилт ингээл дарагтаал стресстэй суугаад байж тал нэг аялаад үзчихээр үе би ямар сонин жижигхэн юм стресстэй ямар сонин жижигхэн юм хайрцаглагмал байгаад байсан юм бэ. Дэлхийн ертөнцийн юм гэж ийм том байсан юм уу гэдэг ингээ улам ингээ гоё өөрийгөө задлаад те ингэж гоё илүү гоё өөрийгөө задлж бас одоо ингээ илүү гоё болох юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Тийм учраас аялал нэг тийм нэг тийм санаа ороод ичлээ нэрэ гэрлэг ярьсан чинь араа одоо энэ аялж байхад нь шүү дээ. Одоо энэ хүмүүсийг ингээ аяллаас явж ирсэн тэр юуг сонсох юм бол жишээ нь ингээ уран бүтээлч юм уу зохиолч мохиолч хүмүүс байх юм бол байгальд явж байгаад одоо тэр нэг номоо бичих тийм санаагаа олсон. За байгальд аялж байгаад бизнесийн санаа олсон ч юм уу. Ер нь ингээд аюу гой юмд урган гарч ирдэг юм л шүү дээ байгальд аялж явж байхдаа. За тийм юм хийвэл бас зүгээр байж чинь л нөгөө нэг үгээр хэлэх юм бол нүд нээдэг байна тий шин мэдрэмж аваад шин зүйл хараад ирэхээр чинь хүний нүд оюун санаа бол үзэл бодол бүх юм өөрөөр харж байгаа гэд тийм байгальтаа бүр гой тархин хүртэл ажиллаад чинь хүн чинь нөө байгалийн амтан гэдэг чинь тий байгальтаа явж байхдаа аюу гой санаа оноо гарч ирээд ер нь тэнцээс урган гарсан гой уран бүтээлч хүмүүс бизнес том юмуд байдаг шүү дээ. Хүмүүсийн өөрсдийнх нь гоё тэндээс магадгүй байгалийн дэлхийг хараад илүү эцэг ихээ хайрлах сайхан сэтгэл ч юм уу тийм гоё нэг мэдэрсэн хүмүүсэнд байдаг шүү дээ тэр нь хүмүүс гэлтгүй бид нар ч гэсэн байглаас яг юу мэдэрх юм бас өөрийгөө сонсож үзмээр өөрийгөө олмоор ч юм уу дотгошооноо гоё чиглэсэн байгаль их гоё л ахaltaа олон хүнтэй харьцаж юм зожиг юм ганцаардмал хүн байсан бол ганцаараа аялаад олон одоо дэлхийн хүмүүстэй харьцаад бүр илүү гоё нээлттэй хүн болоод буцаж их орондоо ирэхийг айлтдаг тэгээ өөрийгөө өөрчлөх хүн амьтантай нэг тийм нээлттэй биш хүмүүс аялж явж байгаад амар хөрхөн нээлттэй болцсон гэдэг өөрийгөө дандаа айгаа олцсон ч юм уу шинээр нээсэн хүмүүсээр гээд юм л шүү дээ тийм хүн амьтнаас бишүүрхдэг хүмүүс тэр янз янзэл хүмүүс байдаг шүү тий манай Мишелийн хувьд ер нь аялах их дуртай тийштэй би чам ер нь юу гэж бодож байна. Тийм би бол хоёроос жоохон өөр л хариулт өгөх юм байна гэж сая бодож судлаа дотроо. Би бол нэг яг хөрөнгө мэдээж хүн залуу хүнд ялангуяа хүнд хуримтлал байх хэрэгтэй гэж боддог л доо. Гэхдээ тэрнээс илүү чухал зүйл бол миний хувьд амар туршлага тэгээ дээрээс нь дурсамжийг би аягүй чухалчилдаг байхгүй юу. Яагаад тэгэхээр хүн чинь ингээд яг дурсамжаар л амьдардаг. Одоо яг тэр тухайн үеийн дурсамжийг одоо тархиндаа буулгасан тэр зураглалаар ч юм уу цааш ингээ явдаг гэдэг шүү дээ. Би бол яг тэр дурсамжийг аягүй их бүтээгээд дараа нь ингээ харамсахгүй байх юмсан. Одоо өнгөрч байгаа цаг мөчийг ер нь сайхнаар өнгөрүүлэх юмсан. Аль болох цагийг үр бүтээлтэй өнгөрөөх юмсан ч юм уу. Яг л миний яг хувь хүн яг тийм байгаад идэг байхгүй юу? Юм ямар нэг юм хийсэн ч гэсэндээ дандаа ингээ дараа нь сайхнаар бодож үлдээхээр ч юм уу, сайхан дурсамж үлдээхээр ч юм уу. Тэ жилдээ нэг удаа нэг явж үзээгүй газар руу явж үзээд ч юм уу сайхан дурсамж үлдээчих юмсан охинтойгоо хамт
ч юм уу охиныхоо ирээдүйд ч юм уу тийм дурсамж үлдээч юмсан гэр бүлээрээ яг ийм цаг өнгөрөөч юмсан ч юм уу эсвэл зүгээр өөрийнхөө хувьд яг ийм ингээд үзчих юмсан ч юм уу яг тэр яг бүхэл юмыг ер нь яг тэр бодлыг баримталж хийдэг хүн юм шиг байгаа байхгүй юу? Одоо ингээд хүнтэй ярилцаа байж байхдаа хүртэл одоо тэр нь ингээд дандаа нэг тэгж одоо тийм дурсамж болж үлддэг ч юм уу хүний яриа чинь бас тэгэл үлддэг штэ яг тэрэн шиг одоо энэ подкаст хийж байгаа шалтгаанууд ч гэсэн яг ингээд тий одоо яг тухайн хүнтэй ярилцаа тухайн хүний үзэл бодлыг сонсоод өөрийгөө олж авах гэсэн бас нэг зорилго байна. Бас тодорхой хэмжээгээр энэ чинь нэг бодлын ингээд түүх болоод үлдчихэж байгаа байхгүй энэ ярьсан яриа чинь хүн сонсохгүй нь хамаагүй. Тэгтээ дараа нь би хэдэн жилийн дараа энэ ярьсан яриагаа сонсонгууд миний үзэл бодол юм байж дэгээ хардаг ч юм уу те. Яг тэр өнцгөөс нь хараад үзэнгүүт эн чинь яг миний хувьд дурсамж олж үлдэх зүйл байхгүй юу? Яг тэрэн шигээ би бол одоо ингээд аяллыг айгуу чухалчилдаг байхгүй юу? Ер нь өөрөө аялах туртай учраас бас магадгүй тэгжээж магадгүй л те. Өөрөө аль болох их аялахыг хүсдэг. Тэгээд өөрөвчөө үрээд аялаад ганцаараа аялах хэмжээний зориг гаргаж чадах уугүйгээ бас сайн мэдгүй л байна л та. Ер нь бол одоо ингээд нөхөртөөгөө танилцаа сүүлийн хэдэн жилүүдэд бүхэл зүйлээ одоо ингээд нөхөртөөгөө хамт хийсээр хагаад аяллууч гэсэн ер нь дандаа л нөхөртөөгөө хамт байдаг. Тийм учраас яг ингээд ганцаараа өөрөвчөө тэгтээ би нэг удаа аялж байсан шүү дээ тий гэрлийн мэдэндээ тэрээ. Тийм тэгэхээр ер нь бас гинт ингээд шийдэх юм бол бас гараа явчих магадгүй. Ер нь бодож жагаад зөрөгтэй хөдлөлүүд аягүй сонин дараа нь хийцэн байгаад байдаг байхгүй юу. Тэгсэн мөртлөө яг хувь хүн нь болохоор жоохон нэг тийм зэрэггүй юм шиг мөртлөө айгүй зөрөгтэй хөдлөлүүд хийцэн байгаад байдаг юм аа. Тэгэхээр миний бодлоор бол би бол өөрөвчөө үрээд гараа яваад аялахыг бол илүүд үзнэ. Хөрөнгө хуримтлуулах ч юм уу одоо ямар нэг зүйл байснаас мэдээж хов хоосон хүн чинь ингээд өөрөвчөө үрээд гарахгүй л та. Гэхдээ боломж нь байгаад би өөрөө төлөвлөгөө гаргаж чадаад өөрөө чаднаа гэд бодоод тэрэндээ итгэцэн байх юм бол би бол өөрөвчөө үрээд шууд гарна. Надад төлөвлөгөө байгаад одоо би тэрний дагуу тийм юм үзнэ. Би тийм зүйлийг хүсэж байна гэд гол нь би өөрөө хүссэн л байх юм бол яаж игээл тэр зүйлийг би болох гээд байдаг байхгүй юу? Ингээд нөгөө болохгүй юмыг дотроо бодсон ч гэсэн зөвхөн аялал биш ч байсан ч гэсэн юм уу те. Одоо өөр нэг зүйл би хийнэ гэж ботцсон тэр айгүй ингээд хүрэхэд айгүй хэцүү зорилго ч юм уу байж байгаа шүү дээ тий. Тэрнийг өөрөө тэр зүйлийг тархиндаа би бодноо чаднаа л гэж ботцсон бол ямар нэг арга хайгаал идэг нэг тийм сонио. Яаж энийг одоо тэхүү ч юм уу гэл ингээл тэрийг айгүй удаан дотроо бодоо яваад идэг ч юм уу. Тэгж байгаа л нэг зөрөгтэй хөдөл гаргаал хийгээд л ч юм уу дараа нь харахад ингээд тэрийг хийцэн байгаад идэг. Тэгэхээр ингээд үргэлж өрөөд аялнаа гэд би нэг ботчих юм бол бодож жагаад нэг төлөвлөгөө боловсруулж жагаад гараа явчихлахгүй юм байна гэд би бас сая өөрийгөө бодлоо. Тэгэхээр ер нь аяллыг бол айгүй чухалд үзнэ гэх юм уу. Тэгээ ер нь аялах чинь өөрийгөө олж авах, тэгэл дурсамж бүтээх, одоо шинэ газрыг харах, шинэ газрын соёл, хүмүүс одоо юу гэдгийг те байгаль байсан бол байгаль дэлхий одоо юу гэдгийг тэр цаг агаар одоо хүний сэтгэл санаа хүртэл тэрийг тагаашаал өөрөөлнө шүү дээ мэдээж. Хүний зорилго бас айгүй хөрчлөгддөг юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол тийм ер нь бол аялахыг нэлээд чухалчилж үздэг. Өөрөө аялах туртай болохоор бас тийм шийдвэр гаргаж иж магадгүй л дээ. Гэхдээ бас яг гэрлэгийн хэлсэндээ бол санал нийлнэ. Яг тухайн хүний өөрийнх нь хүсэл мөрөөдөл зорилго тий. Яг тэр хүн өөрөө юунд дуртай вэ? Тэрнээс бас мэдээж хамаарна тий. Ингээд гадуур гарч орох дургүй хүмүүс бас байдаг штэ. Гэхдээ өөртөө цаг зарцуулаад бодож тунгаагаад ч юм уу те ном уншаад яг тэгээд гэртээ суухыг илүүд үздэг ч юм уу эсвэл одоо өөр одоо спортоор хичээлдэг ч юм уу те одоо заалны спорт гэдэг юм уу юу гэдэг тэрийгээ хийгээд тэрнээсээ кайф аваа явж байгаа хүн бол нэг аялсан аялаагүй хүн өөрийгөө олох бас магадгүй л те тэрийг. Тэгэхээр чи мэдээж хүний өөрийнх нь хийх дуртай зүйл байна. Амьдралын хэв маяг байна тий. Ирээдүйд юу харж зорж байгаа тэрнээс мэдээж хамаарна л та. Тэгээ хүний бас аяллаас ямар кайф авахнаас өөр байна л да. Одоо аяллаас одоо амралт одоо аялаж явж сайхан амарж ирэх нэг хүн байна. Эсвэл аялалд явж өөрийгөө олж ирэх нэг хүн байна ч гэдэг юм уу те. Эсвэл аялалд явж нүдээ нээж юм харж үзэх хүн байна. Аяллыг яг өөрсдийнхоороо бас хүлээж авдаг. Өнцгөр харж өнцгөр харж тийштэй яг үнэ. Яг тэгж байгаа хгүй ингээд одоо энэ тентгийн байгалийн зургийг аваад ч юм уу өөр хаахуулсан зургийг аваад ч юм уу эсвэл ингээд сайхан газруудаар явж үзэл хараад үзэл те юу гэдгийг одоо барилга байшин байгаль дэлхий юу гэдэг тийм юмыг үзэх дуртай нэг хүн байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхэд одоо тухайн улсад очиод одоо тэр улсын хийж байгаа үзүүлбэр тоглолтууд шоунууд тийм юм руу сонирхдаг хүмүүсээс байдаг гэж байгаа.
Тэгэхээр чин хүн нөгөө яг л өөрийнхөө хоббиний дагуу л яг юм хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Сонирхол Одоо тий. Одоо эсвэл ингээл амархаал далайн хэрэг уус одоо юу гэдэг тий. Тим юмыг хаагаад байдаг хүн гэж байна. Тэгэхээр чи яг тэрнээс хичнээн аялал гэж хэлсэн ч гэсэндээ яг ямар шугамар яаж аялах гэдэг нь үүрэгчтэй аялж байгаа хүн байна. Бүх зүйлээ төлөвлөөд одоо тий буудлаа сайн захиад одоо онгоцныхоо билетийг захиад маршрутаа тодорхойлоод тэгээд ингээд явж байгаа хүн нэг өөр байна. Ямар ч зорилго төлөвлөгөөгүй ингээд адал явдал хайгаад бүр ингээд тий юугаач мэдгүй ямар ч тэр хаашаа явах гэдэг байгаач ойлгохгүй дараа нь бараг шууд тэндээсээ шийднэ гэдээ явж байгаа хүмүүс ч гэсэн байдаг шүү дээ тий. Тэгэхээр чинь бас өөр юм байна л да. Тэрийг бас нийтлэг ойлголт гэж бас харахгүй юм байна. Ингээ ярилцаа сууж явах чинь бас ингээд асуудлыг олон талаас нь харахад юм байна тий. Амар дотор айгүй их задраад тий. За Ганагийн ярилцахыг хүсэж байгаа асуудал дэвшил юу вэ? Найзынхан бодсон нэг зүйл бол байна л да. Тэгээд бүгдээрээ бас гоё тийм залуу байна. Тэгээд залуу арай ингээд бас гэр бүл төлөвлөлтийн талаар ч юм уу тий. За магадгүй та хоёр болохоор миний наваг бодох юм бол нөхөр хүүхэдтэй гэр бүлээ төлөвлөсөн байгаад байна шүү дээ тий. Би бол нөхөртэй хүүхэдгүй. Гэтэ арай хүүхэдтэй хүмүүс арай өөр байд юм байна гэж харж байна. Гэтэ бүгдээрээ гэр бүл төлөвлөлтийн талаар бас ямар санаа оноо байна. Бас залуучуудаа илүү биднээс доошоо үеийнхэнд ч бай. Яг аль алинд нь л хэрэгтэй л ах гэж бодож байна. Энэ талаар гоё ярилцвал яасан бэ? Гэр бүл төлөвлөлт. Гэр бүл төлөвлөлтийн яг ямар талаар нь жоохон асуултад дэлгэрүүлэх үү? За гэр бүл гэдэг юм бол ер нь бол ингээд харж байхад ингээд гэр бүлийн салалт гэж байгаад байгаа шүү дээ. Салалт гэж байгаад за үнэхээр хос гэр бүл төлөвлөж байгаа бол тий бид нар хэрхэн яаж энэ салалт хэрхэн ямар одоо нэг төлөвлөж өөрөө амьдралдаа эрт хүнтэй суух ёстой юм уу? Эсвэл гоё боловсрж байгаад өөртөө тий илүү хүчрэх болж байгаад эмэгтэй хүнтэй суух ёстой юм уу? Эсвэл ингээг угаасаа болоод салдаг юм уу ч юм уу тий энийг яаж юм бат бөх гэр бүлийг одоо бий болгохын тулд бүгдээрээ хүмүүс ер нь бий болохын тулд ямар үедээ гэрэлтсэн байвал илүү салалт бага байх юм уу энэ талаар бас яг санаа оноогоо зүгээр яг бод асууя гэж бодсон та хоёроос. Энэ сүүлийн үед бас би саяхан яг энэ талаар сонсоод намайг энэ чиглэлийн подкаст хийж гэж бас нэг санал яг ирсэн сэдв байна л да. Ерөнхийдөө сүүлийн үед гэр бүл салалт аягүй их болж байгаа гинэ. Монгол дээр ер нь ингээд хүүхдтэй болцсон ханаас салж байгаа хүмүүс бас их байна те. Ингээд шинээр одоо тий одоо шинээр гэр бүл зохиогоод хүүхдтэй болцсон. Тэгээ хүүхдтэй болоо салснаас болоод одоо ганц бие ээжүүд энэ төр аягүй хүүс байдаг болсон гинэ. Гинэж яг уу ер нь тийм л байгаа л да. Тэгтээ одоо тэгээд ганц бие ээжүүдийн талаар тэрэнд чиглэсэн ч юм уу бас гоё яриа хөрөөрнөсөн подкаст ганц бие ээжүүдэд энэ төр урам өгөх подкаст хийгээч гэсэн санал бас надад ирсэн байхгүй юу. Тэгээд яг би энэ талаар яг бодж л байсан юм байна л да. Яг уу тэгээ ер нь их том сэдвэлтэй. Тийм энэ сэдв чи өөрөө мэдээж хүний өнцөг дээрэс нь тухайн үеийн нөхцөл байдлыг бид нар мэдгүй учраас яг явуунаас ол салт үүсэж ин гэдгийг мэдгүй л дээ. Гэхдээ яг нийтлэг бас зүйл байгаа шүү дээ тий. Нийтлэг энэ олон байна. Ерөнхийдөө гоё ингээд хальт. Тийм тэгээд би өөрөө нэг хавтлагсаад байх нь ч юу юм. Гэхдээ ер нь миний бодлоор бол эхнээсээ зөв төлөвлөлтийн талаар л тий. Тэр талаар эхнээсээ зөв төлөвлөлтөөс гадна хин хинээ мдээгүй байгаад асуудал байгаад байдаг байхгүй ч тийм мэдээж хоёр хүн чинь хоёулаа өөр орчин нөхцөлд тий өөр гэр бүл төссөн өөр зан арын шинтэй тэгээ дээрэс нь одоо тий гэр бүлийн харилцааны ямар ч туршлага байхгүй хоёр хүн чинь мэдээж хамт амьдрахаар янз бүрийн асуудал тулгарна шүү дээ. Тэгээ тэрийг айгүй эмзэг хүлээж авдаг хүмүүс миний бодлоор эмэгтэй хүмүүс байдаг байх гэж бодод байна л да. Эмэгтэйчүүдтэй нэг амар буруу өгөөд ахын цаашаа юм. Гэхдээ би бол өөрөө бас яг тэгж боддог байхгүй юу. Надаасаас асуудал айгүйх болоод идэг үе байдаг юм шиг санагддаг байхгүй. Дараа нь ингээ ботход эмэгтэй хүн чинь айгүй юмд огцом зантай ч юм уу эсвэл ингээд нэг айгүй хүлээлт тавьчдаг. Одоо эрэгтэй хүн бол тийм байх хэрэгтэй ч юм уу те надад ийм юм зүйлийг хийж өгөх хэрэгтэй одоо би эмэгтэй учраас ингэдэг ч юм уу те
би эмэгтэй хүн байх чинь тэгэхэд яач тийм юм уу ингээд амин хүртээ амир хүлээлт тавьчдаг өндөр. Яа тэр яг тэр хүлээлтэнд хүрч чадахгүй болохоороо эмэгтэй хүн ингээд айгу уцаарлаа тийм намайг ойлгосонгүй тэгсэнгүй ингэсэнгүй гэл тэгэл угаасаа эмэгтэй жүжин байнга гармоны асуудалтай нөгөө сарын 3-ны нэгтэн гармоны асуудалтай гэсэн шүү дээ тий. Тэгэхээр ч угаасаа байнга гармоноосоо ч бас болж гин тэгээ дээрэс нь хүлээлтээс ч болж гин тэгээд ханаасаа ч гараад ирчээ ойлголт ер нь эрэгтэй хүн л ингээд тийм байх хэвээр ингээд эмэгтэй хүн болтой ч юм уу нэг тийм асуудал байдаг тий. Ялангуяа би ч ер нь анханасаа яг л тийм л байсан. Тэгээд тийм учраас нөгөө хоорондоо ярилцаж зөвлөлдөж би инээ мдээгүй тэгээ би инээ таних яг хэвээр цаг хугацаанд дээрх гарч байгаа тэр үйл ойлголцлууд амар том хэрүүлгээ ботчдаг юм шиг санагдаад байхгүй надаа. Одоо мэдээж хоёр биений хүн танихад чинь огт хэрүүл гарахгүй бүр яг ингээд бүр ямар ч хэрүүлгээ үүдэр чи айгу утгагүй шүү дээ мэдээж би энэ эсрэгээр хавчиж таньж мэдчих чадахгүй гэсэн үг байхгүй. Харин яг тэр хооронд гарч байгаа асуудлууд үйл ойлголцтой одоо муудж байгаа юуг тий яаж хүлээж авч яаж хандах уу гэдэгт эмэгтэй хүний ухаан айгуух гарах хэрэгтэй байх л та бас гэж боддог байхгүй юу. Тэрийг яг ингээд муудалцах үе мэдээж гадгүй л яг уу тэгээ тэрийг эргээд яаж хийдгүү гэдэг дээр жоохон толгоогоо ажилуулад ч юм уу эсвэл те нэг жоохон хариуцлагатайгаар үнэхээр тэр хүнтэй яг гэр бүл болоо төлөвлөөд цаашдаа ингээ явна гэж бодож төлөвлөгөөгөө гаргасан бол тэрэндээ бас жоохон тууштай байх хэрэгтэй юм болов гэж бодоод байдаг байхгүй. Зөвхөн гэхдээ мэдээж эмэгтэй хүн биш хоёр хүн хоёулаа л одоо тэр тал дээр анхаарах хэрэгтэй байх л та. Гэхдээ эмэгтэйчүүд чинь эмэгтэйчүүдийн одоо хатуу ухаан гэж яриад байдаг штэ. Тэрнээс бас гэр бүлийн доктортай харилцаа айгүйх нөлөөлдөг юм шиг надад санагддаг. Тэгээ өөрөө мэдээж бас яг тэр тал дээр төгс гэж хэлэхгүй ч гэсэндээ ер нь айгүйх тэр тал дээр хичээх юмсан гэж боддог байхгүй юу. Гэхдээ болдгүй буй зөндөө байна л та. Одоо ч гэсэн бас тэр нь суралцаа явж байгаа ч гэсэндээ ер нь эмэгтэй хүн жоохон бодлоготой одоо ухаантай байх юм бол эрэгтэй хүн чинь их амар өөрөөсөө ингээл нэг эмэгтэй хүн шиг олон зам нь хуураад байдаггүй байх гэж би бодож байдаг байхгүй. Гэхдээ бас тухайн хүнээс мэдээж хамаарна л та. Болохгүй байгаа эрчүүд нь ч зөндөө байна. Тэгээ эрчүүд нь ч гэсэн эмэгтэйчүүдийнхаа ядаж асуудлыг нь ойлгохгүй мэдээж тэр чинь зөв зүгээр нэг эрэгтэй хүн тийм байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэд гараад ирсэн шаардлага биш бас тэрийгээ бас бодлох хэрэгтэй. Тэр айл цаашдаа гэр бүл болоод явах гэж байгаа одоо тий тэр гэр бүлийг ингээд төлөвлөд хамтаа ингээд нэг гэр бүлийг босгоо явна гэж шийдсэн бодлол аль нь жоохон тэрнийхээ төлөө хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Нэг асуудал үүсч гарлаа гэхэд тэрэн дээр яаж одоо зөвшөлтгүй те за ингэж муудаад инглээ гэд ямар үр ашиг гарах юм ч юм уу. Тэгээд харин бас нэг асуудал нь үнэхээр одоо за салуул салсан яад ингэж бодож ивэл тэгэл тэр үедээ болох хэрэгтэй шүү дээ. Тийм харилцаа цааш нь үргэлжлүүлэх ер нь хэрэг байхгүй зү. Байхгүй шүү. Харин зарим хүмүүс ер нь бас тийм бодолтой байдаг юм шиг байлаа шүү дээ нөгөө. За яг ингэж явж байгаа тэгээд салуу сална л зэр шиг гэл нөгөө тийм бодол дотроо жоохон тийчдэг ч юм уу эсвэл ингээд нэг үйл хугацаа үрээд тий. Тэгэнгүүтээ нөгөө муудалцаан гарч ирэнгүүт л ерөөсөө салуу салсан ч яа гэм ч юм уу. Тийм бодол сэтгэлээр байх юм бол ямар ч зөвшөөрлөл асуудал төрөхгүй шүү дээ тий. Тэгээд дээрэс нь айгүй ярилцах гэдэг юм чинь айгүй чухал байх л та. Тийм яаж одоо ярилцахгүй л мэдхгүй штэ. Ялангуяа эрэгтэй хүмүүс бол хизээж эмэгтэй хүний бодлыг яг тэгж миний бодоод байгаа шиг бодно гэж бол би бодохгүй байна. Одоо жишээлбэл би одоо нэг жоохон гуйлагмаар яж байлаа штэ тий. Одоо ингээд одоо муудалцлаа гэж бодоход ингээд гуйгаасаа гэж бодсон штэ эмэгтэй хүн чинь намаа ингээд жоохон гуйгаад арахцаасаа ч юм уу гэж боддонгууд чинь эрэгтэй хүн тэр чинь тааж мэдэхгүй байхгүй юу? Эрэгтэй хүн бол энэ надаар гуйлах гэдэг ингээд ягаад ч бодохгүй яг би мэдчих. Ямар сандаа нэг тийм юу гэдэг үстэй. Эхнэрээ уурлсан үед нь би зүгээр байна гэж хэлэхэд нь за зүгээр юм нэ гэж хэлж алуулваа та нар гэж нэг тэр шиг л байхгүй. Тийм тэрэн шиг чи ялангуяа нөгөө жоохон хайнгаш эрэгтэй хүмүүс чинь.
Тэрийг нөгөө эмэгтэй хүмүүс ойлгодгүй яг өөрийнхөө нөгөө гуйлагмаар байна гэдээсэн бодолтой үнж байгаа л гэдэг. Тэгээд гуухгүй болохоор нь улам уурлаад улам гуйх нь хүлээгээл байдаг. Намайг тэрэн дээр хэлэхгүй юм байна, намайг гэхгүй байна гэл улам асуудлыг Тэгэхээр хөндрүүлдэг. тэрний оронд бол миний бодлоор ингэчмээр яадаг байхгүй юу? Би одоо ингэж амар гуйлах гад байдгийг шүү гэдгээ нэг айгуу сайхан хэлсэн бараг шулуух юм шиг байдаг байхгүй юу? Би бол сайхан яг хэлчихдэг шиг. одоо тий яг тэгж хэлдэг хүн байсаар хэлэхгүй бас ингээ уурлаа тэгээ дотроо бодоод стресстэй яваад байгаа хүмүүс юм шиг. Тэрэн дээр эрэгтэй хүний мэдрэмж тэр чинь бас хэлэх цаг үе нь байж тээ те. Ингээл нэг амар хэрэлдэл байж байна. би чамрахгүй. Гуйлахмаар байсан эрдүүл энэ асуудал эрдүүл энэ гэсэн гэдэг. Ирчүүд бас жоохон мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Илүү дараа нь ингээл хоёр хүн чинь хоорондоо мэдээж муутлсны дараа ярилцсан шүү дээ. Тэгэл одоо ярилцахгүй ч байдээ мэдээж ярилцахгүй ч байсан болох л ахaltaа. Гэхдээ нөгөө яг ингээ хоёулаа яг ууртай ч юм уу асцсан байх үедээ ч юм уу биш. Тэгээд одоо тайвширсан үедээ ч юм уу дараа нэг ярилцах үедээ ч юм уу одоо тэр үед нь чи тэгсэн бол дээрээс нь ч юм уу чи тийм юм дээр ер нь жоохон анхаарч ивэл ч юм уу би өөрөө ч гэсэн одоо тэр нөгөө хүнээсээ сонсоод мэддэг ч юм уу тий. Гэхдээ бас хувь хүний арын шугууд бол нөлөөлөх болоо тий. Хоёр хүн хэрэлдэж муудалцаж ч юм уу гомдож тунлаа гэж бодоход хоёулаа хоёр дэше хараа суугаад байвал бас болохгүй л ахaltaа тий. Тэгэхээр чи эсрэг ядаж байж тийм тэр чинь гэхдээ мэдээж хувь хүний одоо онцлогоос л болох л ахaltaа тэр чинь айстан тий характер ямар байна. Гэхдээ аль болох нөгөө нэг нэгэндээ хүлээлттэй ч юм уу нөгөө нь нуурлж яхад одоо нөгөө цовж уурлаж юу лээ цуг инээж цувш жуурлна гэдэг лөө. Тийм үг байдаг шүү дээ. Тэрэн шиг өстой цугтаа инээж цувш жуурлна гэдэг шиг л нэгнийгаа ууртай байх үед нь аль болох өөрийгөө даарч одоо асуудлыг илүү хурцдуулж те нэгнээ илүү ингээд уурын муухаас олоод гомдохоос илүү. Зэрэг асаад байдаг хүмүүс байна гэж. Тий, гэхдээ тэр бол яалтчгүй бас хүний хувь хүний характер бас нөлөөлөлтэй байх хэрэгтэй тий. Тэгээ тухайн үеийн нөхцөл байдал мэдээж болно шүү дээ. Тэр чинь хөнхөө нэг хэрүүл нэг байна, том нэг хэрүүл бас байх л та. Тий. Тэгэхээр ер нь бас эмэгтэй хүний аашнаас болдог юм бас байна. Байна. гэж бодож байна. Тэгээд аль алиндаа л гендэж би гондооч би гэдэг шиг л тэрэн дээр бол яалтчгүй яг ингэх ёстой гэсэн юм бол хэлж мэдгүй л юм байна. Гэхдээ миний хувьд бол яг энэ үзэл бодол дээр байж аль болох жоохон цензуртай хандхыг л хэлдэг. Гэрлэгийн хувьд. Ааха. Тэр одоо гендэж би гондооч гэдэг дээр ерөөсөө аль алин л яг нэг мэдрэмжтэй л байвал гоё болчих гээд идэв шиг санагдаад байдаг хөө гэвч хизээш тийм байдгүй л хэлээ л тэ гэдэг шиг. Тэгээ ер нь бол мэдрэмж одоо эмэгтэй хүн бол уус асрах мэдрэмжтэй амар тийм төсөөллийн чадвартай амар хувиртай хүмүүс шүү дээ. Эрэгтэй хүний хувьд болохоор айгүй тийм гүнд үгүй хийгүй ялангуяа Монгол эрчүүдийн тэгж ярьдаг шүү дээ. Тэгээд одоо эмэгтэй хүн бол одоо нөхрийнхөө бодож байгаа бодлогын цаатлыг бодчихдог байтал нөхөр нь бол ерөөсөө эхнэрийнхээ нэг яг хэлсэн үгэнд нь л яг тэр үгээр нь л байдаг нэг тийм их байхад байдаг байхгүй. Тэгээд тэрийг арай жоохон даваад боддог жоохон мэдрэмжтэй тий. Нөгөө эхнэрийнхээ хүний дотор эмээлтэй хазаарт амар багтдаг гэсэн чи эмэгтэй хүний дотор эмээлтэй хазаарт амар эзэнтэйгээ багтдаг гэдэг шиг. Тий. Ер нь л Тийм. За тэг гэр бүл саллын талаар гэрлээ юу гэж бодож байна. Юунаас олж салаад байна гэж бодож байна. Тэгээ салалт одоо миний хувьд бол яг өөрөө салж үцэг болох төр гэдэг шиг юм. Ямар итэш бат. Тэгтгүй энэ гэж хэлэх чинь үү те чи. Ингээ яг юу л байна шүү дээ те. Ер нь бас салаад байгаа хүмүүс ч юм уу. Тийм хүүхдтэй болчоод салах асуудлыг болчмоор юм шиг санагдаад байдаг байхгүй надад. Яг нь том асуудал учраас амар яг тэр талаас нь яг сайн мэдгүй л байна л да. Гэхдээ тэр хүүхдээс ямар гин буруутай тэр хүүхдийн ирээдүй бас хайрна те. Зүгээр үнэхээр салмаар байсан ч гэсэн хэсэг хугацаанд гүрээ хичээгээд ч юм уу те. Хүүхдээ бодоод ингээ бас
хамт амьдраад үзвэл бас өөрчлөгдөхгүй байхыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгээ ер нь одоо ингээд зүгээр ингээд одоо сошиал ертөнц одоо Facebook, Instagram ингээд Монголын одоо бүхэл олонний танил хүмүүсийг монголчууд бүгдээрээ л дагаал явдаг шүү дээ. Тэн дээр ингээд аягүй харагддаг байхгүй. Бүгд олонний танил ганц бие ээжүүд аягүй их байдаг байхгүй юу? Тэ? Надад хүүхдтэй ганц бие ээжүүд. Тэгээд аягүй их ингээд Instagram сошиал ертөнцөөр ингээд өөрсдөө амьдралаа харуулдаг. Тэр нь эргээгээд ард иргэдтэй энэ ингээ ганц бие ээж ингээд амьдраад болоод байгаа юм чинь гээд ингээд тэрнээс ингээ бас айгу буруу жоохон үлгэр дуурайл авах гад байгаа юм шиг санагдав. Тэрийг одоо зүгээр ингээд өөрийнхөө амьдралыг одоо яг гоо тэр хүний сошиал ертөнц чөлөөтэй байхад хорихгүй л тийм. Гэтэ зүгээр өөрийнхөө тэр амьдралыг ингээд харуулахгүй байчул болно ингээ болчмоор байгаа юм шиг санагдаад байдаг. Тэд нар амар их бас нөлөөлдөг тийм хэцүү л ахалтай. Тэгтээ тиймэрхүү бас баг зэрэгээр нөлөөлдөг байх гэж би бодоод идэв. За энэ хүмүүс ч адилхан хүүхдтэй өсгөл өөрөө гоё юм эмэгтэй гоё яваад болол авч би ер нь яагаад болдгийг Монгол эмэгтэйч ялангуяа тэгж боддог гинэ. За салуул сална л би хэвээ хүүхдээ аваад би хэвээ энээс ч би илүү амьдрах тийм би хэвээ илүү амьдрна гэж боддог гинэ. Тэр бодлоо л аваа хайчих гэж нэг эрэгтэй хүн хэлжээс нэг хийн ч хэлжэл авъя нэг юм уу зургатаач сошиал нэг сонсч ирсэн санагдчихсэн нэг эрэгтэй хүн гэсэн. Тэр бодлоо л аваа хайчих хизээч битээ тэгж бод хизээч тийм юм гэж байдгүй хүн хорвоод мэдлсэн л бол хосоороо л амьдрах хувь тавилантай байдیں۔ Тийм одоо өнөөдрийн залуу аагийн дээр чи хэвээ ганцаараа хүүхдээ өссөн сайхан амьдрын гэж явсан чи ирээдүйн хизээ нэг насанд те хөшөрсөн хойно одоо асар их харамсах те ирээдүйн хүүхэд нь том болно мэдээж эцэг их ээж аваал нэг юм байхгүй тохиолдол бас амьдрал өөрчлөлтийг үгүйсэхгүй шүү дээ хэцүү байдалд орохыг үгүйсэхгүй. Тийм болохоор одоо хүүхдтэй болохоосоо өмнө л одоо хоёр биенээ мэдэх таних те одоо сайн ойлголцож одоо яа гэдэг үерхэж одоо яа болохгүй хүүхдтэй болохоосоо өмнө салаад нийлээд үзэх хэрэгтэй шүү дээ тийм салж үзэх хэрэгтэй нийлж үзэх хэрэгтэй хол байж үзэх хэрэгтэй ойр байж үзэх хэрэгтэй те бүхэл юм уншиж үзэх хэрэгтэй тэрний эцэст одоо ганц бие байхдаа олон хүмүүсийг үзэхтэй биш те хос болсон хойно бие бинийгээ үзсэн урт хугацаанд үзэх нь л илүү урт амьдралыг туулах одоо замыг тавьж өгөх юм шиг санагддаг шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүнтэй охтуудын хувьд те. Тэгээд тэрний дараа тэгж одоо их зовлон үзэж те хоёулаа салж үзлээ, нийлж үзлээ, хол байж үзлээ, ойр байж үзлээ, бие бинийгээ танилаа те гэр бүлийн танилцсныхаа эцэст тэгж зовж гэр бүл болсон арай ядаж гэр бүл болсон юм чинь тэр гэр бүл өшөө цаашаа удаан явахыг бодноо да тий. За хоёул ингэж зовсон юм чи одоо цаашаа гэр бүл болчлоо. Зовсны цолио сайхан гэр бүл боллоо. Одоо ингэ сайхан явъя гэд одоо явахыг одоо салахгүйгээр явахыг бас үгүйсэхгүй байх л та. Тэгээд зүгээр нэг дөнгөж сайхан ингээд яг хайрамч мэддэхгүй, дурлалч мэддэхгүй сайхан залуу сайхан ингээд аагийн дээрээ хоёлаа гэр бүл болцдог. Одоо тэгэл эцэг их яйлалынхаа тусламжтайгаар хөрөн мөрмөө хийгээл ингээл те зээл мэлэр ингээл байр маятай болоод болчих чинь машин тэрэгтэй болоод болчих чинь тэгэл сайхан гоё амьдрал болчих юм шиг боддог гэвч яг тэгээ сайхан амьдрал явж идэл хүүхдтэй болдог тэгээ хүүхдтэй болсон дараа тэр эрэгтэй хүний ааш зан арин өөрчлөлтөн тэр эмэгтэй хүний ааш зан өөрчлөлт тэрэнд харуулж эрэгтэй хүн харьцаж чадахгүй болгоод эмэгтэй хүн уурлан бохомдсон те тэгэл тэрнээсээ болж хэрүүл одоо асуудал үүсгээл жижиг юм дээрээс болж асуудал нь томроод тэрнээсээ болж хоёр тишээ болдог. Тэгэл эцэст ганц бие ээж үлддэг залуу. Тэгэл дахиад ингээл цаашаа тэр хүмүүсийн амьдрал ингээл хуваагдал явдаг тийм биш байгаасай л гэж айгу боддог л доо. Одоо ингээд бусад одоо эргэн тойрныхоо одоо ингээд сошиал ертөнцид ингээд харж байгаа хүмүүсийг харахаар хийж боддог л доо. Яг харин би бас тэрэн дээр яг санал нийлж байна. Ер нь хүүхдтэй болсон л одоо хүүхдтэй болох хэмжээний тэр гэр бүлийг төлөвлөсөн л тэрэндээ хариуцлагатай л хандах хэрэгтэй тий. Одоо үнэхээр нэг нэгээ таньж мэдсэн хойноо ч юм уу те салаад үтсэн нийлээд үтсэн хол ойр байгаад үтсэн ч юм уу эсвэл амьдрал жоохон нэг амьдралаа босгох гээд арай жоохон хичээл зүтгэл гаргаж ич одоо үүсгэсэн гэр бол тэр хэмжээгээр арай тогтвортой тий завж иж босгох сайн амьдрал хэмжээ мэдээж хин ч амархан алдахыг хүсэхгүй шүү дээ. Тийм учраас одоо тэр салсан ч яадын гэсэн бодол хин хүнд нь орж ирэхгүй байх гэж бодож байна. Харин тэр бодол ороод ирчгээрээ л хүн ер нь айгүй тийм шийдэмгий болчдөг. Угаасаа нөгөө монголчуудын гент чинь нөгөө
бардам зан гэж нэг юм байгаад идэг шүү дээ. Ханаасаа бүр нэг тийм бууж өгтөргөө би өстой чадах юм чинь гэсэн нэг тийм ааг өмг. Тэгээд дээрээс нь залуу насны ааг өмг бас байдаг л хэл та. Тий. Тэгээд одоо ингээд зааж нэг юм ярих. Ингээд гэр бүлтэй болцоод байж байгаа даа. Сая 2 эв зэрэг орж ирээд хоёулаа пог галга болчтой шүү дээ. Амар. Тийм тэгээд дээрээс нь бас тэр хүүхдийн ирээдүйг ер нь бодоод үзэхэд те өөр ядаж тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиал үзэлтэй те. Тий. Чи ингээд аав ээж хоёр чинь салаад тэгээд насаараа одоо ээжтэй аав гүйсэн ч юм уу те. Гэвчнээ ингээд уулздаг байж болох ч гэсэндээ одоо тэр орон зайг нөхөж чадахгүй гэдэл тэр хүүхдийнхаа л оронд ингээд өөрийгөө тавиад үздэг ч юм уу те. Одоо ээж нь байхгүй бол ээжгүй гэдэг ч юм уу одоо ингээд тэр хүүхдийн одоо залуу нас өсвөр нас юу гэдгийг те бүхэл сайхан дурсамжийг зүгээр л чи сүйтгэх чинь гэсэн үг байхгүй. Тэр хүний амьдрал ээжтэй байх, аавтай байх, ээж аав хоёртойгоо хоёулантай нь байх тэр явж өнгөрөх байсан тэр сайхан гэлтэй хийгээдээ ирээдүй байсан бол тэрийг чи хүслээрээ гэр бүл болсон тэр залуу асууд зүгээр өөртөө шийдчихнэ гэсэн үг байхгүй юу? Тэр чинь тий одоо тэр хүүхэд ямар ч амьдрал яаж ч ирээдүйд цаахан амьдрах байсан боломжтой байсан ч гэсэн ээж аав хоёрын тэр нэг бодлогогүй нэг өдрийн хэр үлээс ч юм уу тий нэг өдрийн тэр бардам омогтой зангаас болоод тэр хүүхдийн амьдрал яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй тий тэр хүүхдийн амьдралыг зүгээр сүйтгэж байгаа байхгүй яаж ч мэдээж ээж аав хоёртойгоо хоёулантай нь байгаа төсөөд хүмүүжсэн хүүхдийн ааш аран шиг ирээдүйн хүмүүсийн хандлага одоо аль нэгэнтэй нүссэн амьдралыг яаж гүйцэх юм тийм биз дээ. Тий. Тэгээ би энийг сайн хэлэх гээдсэн юм ороод ирлээ. Одоо ингэж бодсон. За энэ ерөөсөө л энэ хүн ерөөсөө л болохгүй байна. Ерөөсөө л боли гэж бодоод дахиад одоо яг буугаар ярихад одоо ингэ салаал тий өөр хүнтэй суулаа гэж бодоход дахиад яг адилхан тэр асуудалд автагдах байхгүй юу. Тэгэхээр энэ хүн болохгүй маань энэ хүнээс би дахиад өөр шинэ хүнтэй боллоо гэхэд тэр хүн надад илүү сайхан хадж байгаа л авчирна гэж бодох ерөөсөө хэрэггүй. Энэ хүн одоо ингээл анханасаа танилцсан тий анханасаа ингээл зовлон жаргалд үзсэн хүнээ л ерөөсөө энэ хүндээ л одоо ингэж хүндээ л уусаж гэх юм уу тий аль хоёр биендээ уусаж энэ хүнээ илүү таньж одоо хоёр биенээ илүү мэдэрч хоёр биенээ засаж бие биенээ одоо өөлж тий ингэж цаашаа явах зам мөрийг хөөнө гэж урт замыг одоо тавина уу гэхээс дундаас нь за энэ болохгүй мэ дараагийн хүн гэвэл за энэ болохгүй мэ дараагийн хүн гэхээр тэр зам хизээч одоо ингэж урт удаан үргэлжлэхгүй ерөөсө тасалсан юм жижигэн замууд л болох гээд байгаа байхгүй юу. Ерөөсө хүн ерөөсө тэгдэл юм л дээ. Ерөөсө өөрийнхөө бодсон бодолтой л хүнийг байлгах гэдэг. Гэвч хүн хизээч тийм байдгүй. Мэдээж дараагийн хүн гарч ирлээ дахиад тэр хүн ихэн дээрээ мэдээж шинэ сайхан байна. Гэвч цаг хугацааны явцад дахиад өөрчлөхдөө дахиад нөгөө асуудал дахиж л гарч ирнэ. Тийм учраас дахиж тэр асуудлыг шинээр давтахгүй тулд яг одоо өнөөдрийн байгаа хүнтэйгээл одоо энэ асуудлаа шийдэж энэ асуудлыг давж гарсны дараа ингээ өшөө цаашаа гоё амьдрал бас үргэлжлэхэд дээ шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн бол ингэж аахгүй. Эрэгтэй хүн бол амьдралынхаа туршид хизээч өөрчлөгддөг гэж аахгүй. Эрэгтэй хүн амьдралынхаа туршид хизээч өөрчлөгддөг. Харин эмэгтэй хүн тэр эрэгтэй хүний одоо эрэгтэй хүн харуулж харин эмэгтэй хүн тэр эрэгтэй хүнд тааруулж өөрчлөгдөж амьдрал тэр амьдрал одоо бат бөх удаан явдаг гэж байгаа байхгүй юу. Тэр бол ерөөсөө тийм одоо бичгдэг одоо хуульч гэдэг ч юм уу зөв 90 юм хүүсийн хувьд тийм л байдаг л гэж би зөв сонссон л да. Тэгтээ яг одоо сүүлийн үед тэгтээ одоо ирчүүд ч бас арай тийм бас дээр үе шиг гиндүүгөө хандаагүй тийм гизээ хэлээд шаардлага. Одооны залуучуудаас нэлээд байха болсон шүү дээ тий. Одоо бас илүү бас юм. Тэгээд энэ дээр ч гэсэн бас дахиад нөгөө эмэгтэйчүүдтэй хандаад хэлэхэд эмэгтэй хүн л бодолтой ухаантай байх хэрэгтэй тий. Эмэгтэй хүний ухаанаас ер нь цаашдаа тэр дөнгөж эхэлж байгаа харилцаач тэр цаашдаа гэр бүл болоо явах юм ч гэсэн айгүй бас асар их хамаардаг гэж би боддог байхгүй. Одоо хүүхдээ болсон байлаа гэж бодоход эмэгтэй хүн бол хүүхдээ бодоод төвчээд амьдрдаг гэж байгаа байхгүй. Эрэгтэйчүүдийг бодох юм бол хүүхдээ бодоод тий эрэгтэй хүн бол яг өөрөө төрүүлээг учраас тодорхой хэмжээгээр бас эмэгтэй хүнээс тэр мэдрэмжийг бага авах гэж бодож байна л доо. Яг үнэхээр болохгүй одоо тий эмэгтэй хүн яагаад уурлаж бухимдаа тэгээд би ойлгохгүйгээр салаад явах хэрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү олон байх гэж бодож байна. Нэгэнт хүүхдээ болсон эмэгтэй хүн бол яаж игээл хүүхдээ бодоод төвчээд байхыг ч юм уу бодох л ах л та.
Тий. Бас Тийм учраас одоо нэгэнд чи тийм шийдвэрийг гарах нь тодорхой угаасаа тэр чин байгалийнхаа жамаар би физиологоор эмэгтэй хүн хүүхдээ бодоод чи буруу хүн сонгох юм бол тэрийгэ төвчээд чи насаараа тэр хүндээ амьдрах учраас хүүхдээ болох эхнээсээ хүртлээ эхнээсээ ухаанаа Зүг гаргаад хугацаа. одоо тэр хүнийг таньж мэдэж те үнэхээр би одоо энэ хүнд хүүхдийн төрүүлж өгөөд энэ хүнтэй хамт одоо гэр бүл болоод амьдраад хүүхдээ өсгөөд те ингээд яваа тэр хүүхдийн өмнө хариуцлага хүлээгээд насаараа амьдарч чадах уу гэдгээ шийдэх хүртлээ одоо тэр салж үзнэ үү нийлж үзнэ үү те одоо тэр хүнийг янз бүрээр нь сорж үзнэ үү тэрэн дээр л одоо жинхэнэ тэр ухаанаа л гаргах хэрэгтэй байхгүй. тий. Тэгтээ бас яг дан ганц эмэгтэй хүн рүү бас бүх юмыг бас одоо ингээд бас хоёлынгийн ярианаас бол нэг эмэгтэй хүн нэг робот авч байгаа тэр роботыг амьдралын туршид өөрчлөх гээд байгаа юм шиг бас тэр талаараас ярьсан байж магадгүй. Гэхдээ эмэгтэй хүн бол мэдээж бас уян хатан те мэдээж амьдралын ухаантай уян хатантай хатан ухаантай байж боловч ингээ эмэгтэй хүн ганцаар ингээл зүтгэл хүүхдээ бодоод зүтгэл би хатан ухаантай гэдэг нөгөө хүн бас хүлдөө царайлчаад юу ч хийхгүй ямар сэтгэл гарахгүй бас байгаад байл бас хэцүү яа. Тэгэхээр бас тэгэхээр бас тэр эрэгтэй хүнээс бас тодорхой хэмжээний бас те ирээдүйн зорилго ирээдүйн гэр бүлтэй тий ирээдүйн одоо тэр ерөнхий холыг харах гэдэг чинь тэ эрэгтэй хүн. Тий харин тэгэхээр тийм эр хүнийг олж чадсан байна уу үгүй байна уу гэдгийг эмэгтэй хүн өөрөө одоо дүгнэлт хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд дүгнэлт хийгээд окей за энэ хүн цаашдаа ингээд арай жоохон ухамсар гаргаа те надтай хамт хамжиж дэмжиж амьдралдаа жоохон хариуцлагатай байгаад ингээ явах хүн мөн үү гэдэг шийдвэрээ гаргацсан хоног хүүхдтэй болох нь чухал шүү л гэдгийг гол нь сануулах гэдэг байгаа байхгүй юу? Тий яг үнэ. Тэгээд бас яг ингээд дөнгөж танилцаа явж байгаа одоо залуу бас идаагийн дээр бас залуучууд ч арай бас холыг харах ухаан бас одоо дөнгөж суугаагүй ч гэдэг ч юм уу те амьдралын одоо юу амьдрал үзээгүй байна гэж бодъё л та те. Тэгтэл хоёулаа суугаад амьдрал үзээд одоо ингээд зовоод ирэхий одоо явцад яаж өөрчлөлтийг мэдэхгүй те. Яаж өөрчлөлтийг мэдэхгүй явцад одоо ингэж шантарч орхих биш те. Одоо илүү ингэж холыг харж одоо тэрэн дээрээсээ за энэ миний хань эмэгтэй хүнтэй миний хань эхнэр маань ингэж хичээж ингэж зүтгэж байгаа юм чинь би ч гэсэн ингэх ёстой шүү. Миний ч гэсэн үүрэг хариуцлага юм шүү гэж бас тэрийг бас ухамсарлаж бас те. Би бас залуу наснда ингэж бас бодож алдаж ирсэн юм шүү. Одоо би ингэж амьдрал бага хэмжээний ч гэсэн туулсан ч гэсэн би алсын яраатай байх хэрэгтэй юм шүү гэж бас одоо бас хаан ухаан гэх юм ааш те бас эрэгтэй хүнийхээ бодол те бас тэрийг бас зөв зэгцэлж бас эмэгтэй хүнтэй бас уялдаж ингэж авч арга бэлгийн ухаанаар л ер нь аль болох авч явмаар юм шиг санагдаад байгаа хгүй. Тэгээд ер нь бол эрэгтэй хүнийг бол жоохон алс тэг холж ухаантай нэгдүгээрт тийм эрэгтэй хүн тэг хоёрдугаарт жоохон мэдрэмжтэй гэхдээ одоо тийм хүн л тэгээ жоохон одоо зохион байгуулалттай одоо юу гэдэг чинь те нэг одоо арай зохион байгуулалттай гэх юм жоохон мэдрэмжтэй те хариуцлагатай яг нь хариуцлагатай мэдрэмжтэй жоохон алс холж ухаантай тийм эрэгтэй хүн байхад бол эмэгтэй хүн заавал тийм нарийн ингээл хатан ухаан ингээл зовоод байх шаардлага байхгүй. Харин ч ингээд нөхөртөө бас ингээд хөтлүүлээд давхар ингээ бас тий хоёул ингээ бас явахыг бас үгүйсэхгүй л тий. Тийм хосууд ч гэсэн бас ирчүүд маань гэсэн ер нь зөндөө байгаа тий. Тий, ирчүүд маань гэсэн ер нь тийм байхад өөртөөгөө бэлдсэн хоноо одоо өөр хүүхдээ болоорой л гэж зөвлөх гээд байгаа юм тий. Тий, ер нь бол. За, ер нь Ганагийн маань хувьд одоо ахыг хүссэн хариултаа буу ер нь нэгтгэхэд юу гэж бодож байна. Дүгнээд бас өндөрлөг тийшээ хандахгүй бол цаг 20 минут төгсөн байна. Тийм ээ тий. Яриад өстэй нэрээ цаг хугацаа. За баярлалаа аюу гоё ярьлаа. Тийм найз нь бас ихэн бодлоо надад. Тэгээд найз авчихсан ямарч байсан. Цаг ороос мэн тий найз нь авчихсан ямарсан өөрийгөө хэлжээ. Та хоёроо сонссоо. За би бол ингэж явах бодсон юм л да. Яг хүүхдүүд найзаж нөхөрлөж үерхэлгүүл яах вэ тийм ээ тэгжиж одоо бас хүн амьтныг тавьнаж бас нэг бодно. Тэгээд үнэхээр ингээд би бинээ хайрлаад үнэхээр одоо өр хүүхдтэй болцсон тохиолдолд ч юм уу те ер нь нэг тийм хайрын тийм нэг гэр бүлийн тийм ишээ үнэхээр суух хүнтэйгээ бас тийм нэг дараал үе шат гэж байдаг юм шиг байгаамаа. Бас нэг ихнийхээ нэгдүгээр шат, хоёрдугаар шат, гуравдугаар шат гэж ч юм уу те. Эхлээд эхнийхээ үе шат нь би бинийгаа таних үе шат ч юм уу те. Тэгээд
мэдээж асуудалгүй гэр бүл гэж бас юу л байх вэ? Ер нь ингээд бодож яхад би бол боддог байхгүй. За жишээ нь миний бодлоор болохоор эрэгтэй хүн зарим тохиолдолд ингээд хэрүүл ургал ч юм уу жоохон тиймэрхүү юмнаас бас их юу одоо жоохон төгшөөд тийм юмд их дуртай биш шүү дээ ер нь зарим гэж ер нь ирчүүд ерөнтэй. Гэхдээ бид нар ингээд хүүхд мөхтдээ болоогүй бас нэг суучаагүй байгаа дээрээ бас би бинээ таних үйл явц явагдаад тийм шүү дээ. Бас нэг ихний үе шат тэн дээрээ яаж ч ингээд муудалцчихсэн гэсэн энийг ингээд шийдвэрлээд гарчих би бинээ ойлгох тийм нэг тийм арга зам байх хэрэгтэй байгаа байхгүй юу? Зүгээр ингээд болохгүй нүтгэхгүй байх хэрүүл уралтай ингээд нэг хайчих биш. А энэ хүн ингэж бодож байгаа эсвэл хоёулангийнхан дунд ийм асуудал байгаа бол чи ийм асуудал бодож байна би ингэж бодож байна. Хоёул шийдвэрлээд явчвал хамгийн ингээд би бинээ ойлгоо явчвал хамгийн амьдрал юу нэг гайгүй юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр зарим залуучуудыг харж байхад ингээд тэгэл ирэхээр ингээд жоохон ингээд асуудлаа шийдэж чадахгүй байсаар хагаад ингээд бүр ингээд юу болчихж байгаа байхгүй. Дараа нь бүр салах хэмжээнд дээр тулчихж байгаа байхгүй. Асуудал даамжирчдаг тий. Даамжраа тэгээд үнээр тий надаас ингээд нэг жижигэн ч гэсэн салах тийм бодол байгаа төрсөн бол шууд би биндээ хэлэх ч юм уу тий тэрийг хэлээд хараа тий энэ дээр ийм байна. Тэгээд би жоохон чамд ингээд итгэхгүй жоо ийм байна ингээд ийм байгаа учраас ийм байгаа шүү гэд хэлээд энэ дээрээ хэрвээ одоо нэгэн цаг хугацаа өнгөрсөн бол бид нар цаг хугацааг эргүүлж чадахгүй шүү дээ. Чадахгүй учраас баг дээр нь би бинтэйгээ ойлголцоод явчих юм бол айгүй зүгээр байгаа байхгүй юу? Заримдаа тэр бид нар миний хувьд ч юм уу заримдаа бас ойлголцохгүй үе бас байж таа хүний амьдрал шүү дээ. Тэгээ ийм зүйлээр яаж би бинээ хэрхэн ойлгох вэ гэдэг зүйл ч аяг хэрэгтэй байна. А дээрэс нь эрэгтэй хүн за хөдөлмөрч ч юм уу халамжтай байгаад ер нь миний хувьд бол болдог л болж ийн гэж боддیں۔ Яг үнэ. Хөдөлмөрлөөд гэр бүлээ аваад явчихж байгаа. А жоохон ч гэсэн халамжтай байх юм бол эрэгтэй хүнээс нь хүлээгээд байгаа байхгүй гэж би бол боддгийн. А гэхдээ тойрын түрүү нэг яриадсан хатуу ухаан гэдэг чинь бол ерөөсөө яалтчгүй ерөөсөө автоматар энэ зүйл чинь байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр чи хатуу ухаан амьдрч гаргаж чадахгүй л бол тэгэл одоо хогчин зарилал тэгэл ганцаараа дуустал угаасаа. Хэрвээ энэ чинь би бинээ ойлгоод тий жоохон хүлээцтэй байгаад цуурч уурлаад жоохон би бинээ ойлгох гэж угаасаа төсвөр тавьчээр хайр чинь нэг тийм хүнд дурлсан ч юм уу хайрлсан хүн чинь нэг тийм гоё хэний ч тийм мэдрээгүй тийм гоё хас жаргалыг мэдэрдэн штэ. Хайр эцэг ихээ хайрлах хайр хань ижлээ хайрлах хайр чи өөр штэ тий дурлал шохоорхол яг тийм гоё хайрыг биднэрт ингээ гоё мэдрүүлж байгаатай адилхан яг эсэргээрээ ингээд хэрвээ би салчих юм бол ч юм уу тий эсвэл ингээд хэрвээ амьдрал маань ингээд хүүхдтэйгээ ч юм үлдэх тийм үед хүний амьдрал амар хэцүү шттэ тий ганцаардал тэр сэтгэлийн тийм гонсойсон байдал хичнээн үгээр хэлэх юм хайр гэж бол бас амар л та ажиглалтай бүр үүлэн дундор нисгдэг хэрнээ амьдралын бүр амар хэцүү үед бас аваачих тийм үе яагаад байгаа тий тэрнтэй адилхан эмэгтэй хүн угаасаа авч ухаас өөр ямар ч юугүй юм бэлээ. Угаас сонголт байхгүй юм бэлээ. Эмэгтэй хүний хатуу ухаан тэр эрэгтэй хүний гой урам зоригоор дэмжээд би бинээ ойлгоод явхад бол хайр чи их гоё юм бэлээ шүү дээ. Ер нь бол тэгэхээр анханасаа ингээд би бинтэйгээ ямар ч асуудал ингээд гарсан ч гэсэндээ ойлголцсноо гэсэн тийм зүрх сэтгэлтэй байхад манай залуучууд ер нь тэрийг бас их бодож байгаарэ. Үнэхээр би биенийхээ талаар буруу ойлгосон бас тийм тохиолдол байх юм бол энэ дээр ийм байна, тэн дээр тийм бай. За хэлэхгүй бас дотгошооноо ч юм уу бас их тийм би бинд юмаа хилдэг хүн байгаад хилдэггүй нэг хүн байж тээ тий. Ядаж эсрэг тесрэг хүмүүс бол илүү тохирдог гэж ер нь хүмүүс ярьдэн штэ. Ер нь тэр Монголын манай тэр өвдөөцөөс ярьж ирсэн тэр чинь бол бас их үнэн үг шүү дээ. Ер нь хэдэж бид нэр амил ерөөсөө эсрэгээрээ үр дүн гарахгүй. Одоо юма хэлэхгүй хүн байхад хилдэг нэг хүн байна тий. Тэгэх юм болохоор нэгэнд суусан, нэгэнд тань ижилтэй байсан бол ямар ч зүйлийг таваад гарнаа гэсэн тийм сайхан сэтгэлтэй байх юм бол болно шүү л гэж би хэлмээрээ. За баярлалаа. За ганц нэг юм нэмэлт үгүй. Тэгээд анх учирсан тэр гоё одоо цог оч бадарсан тэр хайрыг гоё хөргөхгүй л
авч явуул ер нь асуудал үүсэхгүй Яг юм шиг үнэ. санагдав. Гоё яг тэр мэдээж удаан олон жил амьдраад ирэхэд бас одоо хөрөмж ихэнх цаашаа тий яг гоё анхныхаараа тийм байдлыг бас гоё тэр байдлаар нь байлгуулаас асуудлаас үүсэх нь бага юм болов гэж бодсон. Тийм ер нь тэр анхны тэр одоо хайр тий одоо тэр яг тэр гоё байгаа үеийг хадгалж яг тэр чигээр нь халуун дулаанаар нь авч явахын тулд хин хин нь хариуцлагатай хичээл зүтгэлтэй мэдрэмжтэй тий айл айл нь чинь бол зөвхөн нэг хүний хичээгээд болох асуудал биш учраас айл айл нь тий одоо бинээ гоё хүндлээд хайрлаад халамжлаад ярилцаад ойлголцоод тий асуудал байвал дор нь шийдээд томруулалгүй тэгээд одоо нэгэнт босгосон амьдралтай хариуцлагатай байхад одоо энэ гэр бүл салалт гээд нийгэмд гарч ирээд байгаа энэ асуудлууд бол шийдэгдэх байхаа л гэж ер нь бодож байна да. Тий бид хэрэлдээд уучраа болохгүй бол сайхан сууж агаад анх учирч исэн тэр хайр авч бодож исэн тухайгаа ярилтай. Цаанаасаа нэг мэдээд нэмсэл тодроод тий хоёлаас надад зөөлрөх ч юм уу тэр үе бодоод бас асуудал бүр сайхан гоё асуудал шийдэгдэх ч юм бас тийм байж болохыг бас үгүйсэхгүй юм л та. За ингээ энэ хүрээд яриагаа өндөрлөе. Нилээ сайхан ярьсан байна. Тэгээд нэг ингээ халчвал бас яриалаймаар юм биш үү? Харин яриад байх юм байна. Тэгээд подкастын маань хувьд ерөнхийдөө сард 3 дугаар гаргаж тогтмол 3 дугаарыг тогтмол өдрүүдэд оруулахаар хуваар маань өөрчлөгдөж байгаа. Тэгээд дээрэс нь одоо булангуудад хувааж байгаа. Өнөөдрийн булан бол найзуудын яриа гэсэн сэдвтэй булан байлаа. Энэ булан бол тийм чөлөө зэдэд найзуудын хоорондын одоо өөрсдийн зөвшөлдсмөр байгаа асуудлаа гаргаж ирээд одоо тэрнийхээ талаар одоо найзуудтайгаа зөвлөлдөх гэсэн сэдвтэй ийм буланг сар бүр тогтмол явуулахаар болж байгаа. Энэ дугаар маань одоо сард 1 удаа явах байгаа. Тийм учраас дараагийнхаа сэдвүүдээр тий одоо ямар сэдв хөндөж ярилцахыг хүсэж байна. Ямар сэдвийн талаар сонсохыг хүсэж байна. Тэрийгээ бас бидэнд сэтгэлээр илгээж болно. За тэгээд энэ хүртэл надтай ярилцсан хоёр найздаа маш их баярлалаа. Мөн энэ хүртэл сонссон бүх сонсогчдод маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. 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 За баярлалаа.